Санаалдахад хийн сүдэг найдамтагдаж. Салхины нүзүүрийг залгихад аг хоолой даргасан боржигны талам. Тэргэл сарн туулж барлгүй хээр хандаг тэнгэрийн хэвтэр буурал талам. Тааны цагаан толгойноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн талам. Нандин эрхэмсэг эгэл баргалын туйл нар хур царайчилсан газрын сайлтай гормоо минь. Тэнгэр тийчдэрэг талам чи торох шиг зөөлөн байсан. Жаргал зовлон хоёрыг эдгэж амсаж чулуун дээр чинь баяр хүнгийн нулимс сан унахад эр хүн шиг дөрөгтэй бай гэсэн шиг эргүүч над руу цацсан хатуугаас хатуу байсан чи. Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртэн өгөхөд салхилгсэн өдөн чамдарин гэргэж буудаг. Ботгон нүксэний борон хагартал савирсан цусны туяатай сүг чийл залгилж чинсэн хөхийн аврал болсон. Дээдсийн шарил харуулж унсан тэнгэрийн солирогч дэлхийн дөвтэй чийл нийлүүлсэн. Чиний шарх зүрхний минь шархнаас хожидож андгиймаа талам. Дуулын бэлчээрээс эхлэн тоглоом дэлгсэн дэн чи намайг ирэх болгосон. Туулсан зуунуудын гашуун сургамжийг хэл зүрхлээгүүдэн чи намайг гинэн болгосон. Газрын нүдэн булгийч нь хад цоолсон дошгон замнаа намайг эрэмгий болгосон. Хөрөөний ир шиг алсын намхан уусыг чи нарай. Хөх галын чинь эрт тулаанд л намайг бадрангуй болгосон. Сайхан чиний минь гандах хэлэгдэх хоёр. Сартай шөнийн чинь жимэн зингэрх цагаан аялгуу намайг уйхан болгосон. Байдуун нэгний улсаан дуурайж толгойд нь буурал сууж багдаан өгсөн ихимэн сүү гадагшлахын цагт шүлгээн би чамдарин хүн чулуу шиг орхиод сүдрэн дарж унахтаа элгий чин цөмлөж шингэнэ боржигны вартал минь. Яаж байгаа эндээс эхэлж зураг авдаг болчихё юу? Маягэлдэг болчих. Самароо. Хөөе. Бачи. Энэ баталгаа хийж байгаа юм. Тэм үү? Яаж байгаа намайг өчгөж байгаа юм өнөөдөр? Энэ муу баасан нэгтэл хүмүүс гэж хуцаад ажиллана. Амар байна. Амар сайн уу? Таны сандал дээр суудсан байж. Нэг юм хэлээд байна да. Нэг юм хэлээд байна. Чамаас суудсан болохоор би мэдлээ. Энэ бол та нарын найруулга юм байна гэж. За та сайн уу? Сайн. За хоёр одоо л та. Хоёр одоо. Бэнчэд минийхийг эхэлж бичих гэж байгаа юм уу? Өдөөд. Яг хөтлөнө гэснээр л. За ингээд таны сандал дээр сууж ийн гэдэг бол асуудал биш тцэн үү? Яаж зүгээр. Чи тэгнэ гэсэн юм чи. Хоорондоо зодтолтоод байгаа юм биш үү? Чи ер нь хуйлдаа найруулахгүй шүү. Төөдөө өчигдөр ороо яриад лавсрахыг айтаа хувцастай явуулаарай гэсэн. Яа. Тэгээд нэг дээлж хэрүүлээд явуулт. Тэгээ өнөөдөр намайг энэ зочин суудал суулгацсан байна. Урдны нэг үгүй толгой. Хааны сентид ойрхон төшмөлийг суулгадгаа гэж. Удаан харсаар байгаа дуртай болчихгүй гэж имээдэг байсан байна. Урд төрд. Тэгсэн чи би хажууд зочны сандалд ойрхон суусаар байгаа зочин болох юмсан гэж дурлаад ирсэн. Нэг тийм юм ойлголт. Нүүдэлчтэй хувьд бол бидний нэг харамсмаар бол Монголын нууцтай овчоог ханц хилээр олсон тийм ээ. Ханц бичгээр тэрнээс өөр бидний түүх гэж байхгүй. Чингис хааны 13 дугаар зууны төгмөндөө хилц домгоор явж байсан. Өнөө үе бол 21 дугаар зуун бол өөр юм шаардаж. Саяхан бид нар Сүхбаатар ардын хувьсгалч гэдэг нь бас түүхэнд үлдсэн баримтууд мань гадаад архивд байгаа гэдэг. Энд чи ерөөсөн хүн үлдэх гэсэн чинь сэтгэл юм шүү дээ нэвтрүүлэг. Анхных тийм ээ. Тий анхны. Энэ анханасаа ерөөсөн Монгол толготны зур эрхэм бол монголчуудад эрхмийн дэд эрхмийн чинь сэтгэлч нь үлдээе л гэсэн зорилготой. Өөр юм. Тэр зорилго одоо хэр биелж байна? Биелж байгаа шүү дээ. Хил амгүй юм гэж бол байхгүй. Хөөе, хил амгүй юм гэж байх. Тэр ямар хамаатай. 21-р зуунд арай өөрөөр бичээчтэй, зураглаачтай амьдарья. Энэ зууныг, энэ Монголыг хэн бүтээлсэн бэ гэдгийн илэрхийлэл бол та бүхний хийгээд байгаа нэвтрүүлэг тийм ээ. Өөрийн чинь даны албан тушаалтай хүн бид нарыг ингэж ойлгодог гэж урд нь таарч байгаа юм байна. Энэ хаалгаар орох гэж бод болов. Тэр хаалгаар гарах гэж бод болов. Би энэ яах гээд байгаа юм гэж бодсон байхгүй. За энэ охинууд миний нэвтрүүлгийг хийх гэж байгаа юм гэж энэ үүдэн дээр л мэдэрлээ. Хамаг Монголын халуун тулганд эвийн
гал дүрлзэж байвал дэлхий багдаж мэхийн дээр нь мэлтийсэн тэнгэр нь багтана. Монгол тулгатны зүүн эрхэм Улаанзалат монголчуудаа зориуллаа. Сайн байцгаана уу? Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн зочин хоймор хэмээх энэ үгийг Лавга ах маань анх надад зааж өгч хамгийн анхны дугаарыг зочин хоймор гэдэг үгийг хэрэглэн би нээж байлаа. Энэ удаа бас надад нээх ийм үүрэг оногдлоо. Ингээд Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн зочин хойморт та бүгдийн хамгийн их хүлээсэн бидэнд хамгийн хүнд дугаар инхүү эхэлж байна. За хүнд дугаар Дандаа өөрийгөө сурталчилж байна. Хамгийн анхны дугаар би нээжээ. Та шууд загнаад нээлгэж ирсэн шүү Тий. дээ. Тэр чинь сурталчилгаа Загнахгүй. чи дугур гээл. Тий, эрмүү чимийн дээр гэж. Монгол тулгатны зүүн эрхэм. Лавга ахтайгаа бит хоёр бол одоо бие бинийгээ дэндүү мэддэг боллоо. Аав охин хоёр шиг, ах トゥ хоёр шиг бие бинийгээ хараад ингээд хайр асгардаг. Ийм хэмжээнд ирчгээд юу асууж, юу ярих юм гэдэгтэй л хүнд гээд байгаа. Дээрэс нь бас манай найруулагч хувьд ч амаргүй байгаах гэж бодож байна. Бид ер нь энэ дугаарыг маш их ярилцаж бодсон учраас ер нь тэгээ их хүлээлттэй зүйл өөрөө хүнд байдаг шүү дээ. Хүмүүс бүгд хүлээж байгаа. Энэ бол хамгийн хүлээлттэй нэвтрүүлэг. За, уучлаарай. Байна. Авчнаа. Байна. За, Та кино урлагийн дэд сургуульд сурж исэн тэр дундаа та найруулагчаа ангид байсан хүн шүү дээ. Тэгээд үзэл бодлын зөрчилдөөнөөс олоод ирчихсэн ч гэж ярьдаг. Атаархаж муулсан хүмүүс ч хөөгдөд ирсэн ч гэж ярьдаг. Элтв бусаар хэлдэг. алин ч байсан л хөгцөл байж таараа штэ. Тэгээ би нэг 2 дугаар курсын ажил дээр Архимедийн аксиом гэдэг нэг одоогоор бол их абстракт этюд тавьсан. Тэгээд тэрний маань бол хамт байсан нэг оюутан маань бол Латин Америкт хэвлүүлсэн. За. Тэгээд тэрний монголчууд мэдээл элчин хэлээл элчин сайдын яамны намын даргал усан цэрэн гэж хүн байсан. Сүүл үйлдвэрчний төв зүйлийн дарга байсан. Тэр хүн шууд дуудаад л хөөсий. Сургуулийн ректорийн тушаал гараагүй учраас би бол төлбөр төлөөгүй. Тэр үед сургуулиас өгсөн хүн бол суралцсан жилүүдийн төлбөрийг төлдөг байсан шүү дээ. хэдэн оны үед вэ? 74 он. Тэгээ яг тэр үед ч олон хүүхдтэй ч болсон байсан би. Тэгэл ховжааны нэг гэдгэрээ ашнаасаа болол тэгэл шууд яваал ирсэн. Тэгээ явахаа Монгол руу явахад нэг юм билет авсан чи хятадын могоны билет аваад ирж элчингийн нэг хүн. Тэгсэн чи наадах чи хятадын могонд явуулахгүй дэмий донгосоод байна. Монголын могон хүлээ гэсэн. Судалгаа сайн байна тийм үү? Судалгаа сайн. Тэгээ Монголын могоноор 3 хоноод наашил явсан шүү дээ. Төгсөд кино найруулагч болчихсон байсан бол өнөөдөр бидэнд ардын уран зохиолч энэ эрхэм бавуугийн лавг сурангуй байхгүй ч байсан байж магадгүй. Та өөр салбарт Байгалийн юм үлдэнэлтэй хөө. Тэр чинь тэр хэлшүүлгээ бичиж байгаа. тэгж ярих юм бол зураач хүн байхгүй юу? Юунаас бурхнаас өгсөн өгөгдөл гэдэг чинь бол хатхан шүү дээ. Ерөөс. Бурхан ч бас донг хамт өгдөг юм шиг. Та тэгвэл хүслийг бас өгдөг юм шиг. Мөрөөдлийг өгдөг юм шиг. бичдэг. Тэгвэл таныг радиод ороход чинь энэ юу юм бичиж чадахгүй нөхөр гээд таныг авч байгаа. Ер нь үсмсийг харахад юм бичиж чаддаг нөхөр шиг байна. За Үснээсээ болсон л доо. Үсээрээ бичих юм шиг ойлгосон. Гэдгэргээд байгаа занчин бол одоо хүртэл байж байгаа байхгүй. Ааваас ч нь байна уу, ээжээс ч нь байна уу, өвөөгөөс ч нь байна. Энэ чинь нэг ийм характерууд бол заавал ингэж дамжиж явдаг. Би энийг бол толгой. Миний ингэж боддог байхгүй. Энэ бол манай тонсон хомцын аран шин биш ээ. ер нь тэгээд олон муу юмн донд нэг сайн байхад олон мууг өөрчлөх чадвар хэр байдгийг энэ тухайд та юу гэж боддог вэ? Гэхдээ эн чинь нөгөө их багын тухай харьцаан дээр ярил ариун юм дийлддэг байх гэж бодогдсон л да хүнд. Гэтэл ариун юм нь бол дэндүү цацрах чадвартай учраас би бол мууг ариун сүлдэг байх л гэж боддог юм л да. Яагаад би их энгийн юмнаас ойлгосон. Би харны ялхаасаа л ижигийн цайгаа сүлж байгааг нь хардаг байхгүй юу? Тэгэл тасгар цай танд байтал шанах хөрөхгүй сүү хийж байтал мэлтигэл цагаан болоо явчихдаг. Тас сөрөгтөнч би өөрийнхөөрön тачаах үзэн ядахтаанч би өөрийнхөөрön тарчилд зовхтоонч би өөрийнхөөрön тан хайрч туйлахтаанч би өөрийнхөөрön
ухаарах, тэнэглэх тэнч би өөрийнхөөрөө уйлж дуулахтаанч би өөрийнхөөрөө алдар зэм хоёрточ би өөрийнхөөрөө авсанд орохтол хүнийхээр. Би таныг их ирэхүү гэж л бодсон. Ер нь энэ хугацаанд Ганц үүтэй ээж аав бол хүүгээ эрхлүүлнэ л дээ. 24 хүртэл эрхэлсэн. Аав нь 93 онд нас гарсан. Аавдаа тэрнээс хойш эрхэлсээр байгаа л тэгэл. Тэрнээс хойш эрхлүүлэх хүн олдоо тань. Ер нь хүний чинь эрхлэх юм гудамжнаас олж болно шүү дээ. Нэг хүн сайхан сэтгэл гаргаад зам гарч явахад машина зогсоогоол гараа ингэхээр л би эрхэлж хийж байгаа юм чинь. Намайг хүндлээ зам гаргаж яана гээл. Ард түмэн тийм шүү дээ. Ард түмэн тэгж эрхлүүлдэг байхгүй хүний. Одоо бас эрхлээд явж байна. Эрхэлж байгаа. 100 эрхэм Ямар сайдаар хөтлүүлээд эрхэл суух хувьд. Энд чинь надад бол их хөвлөе гэж бодож байгаа. Энэ нэвтрүүлэгт бол сайд байхгүй шүү дээ. Одоо бол Сайд өрөөндөө зорилгоо хэлсэн. Сайд өрөөндөө байгаа тийм. Сайд өрөөнд Баттулга нэвтрүүлгэн дээр байгаа. Гэхдээ найруулагчтай би хандаж хэлэхэд бол өдий олон нэвтрүүлэг хамт хийсэн миний хайртай дүү цочоож үед найруулагчийг анх үзлээ. Цочоод юм бэ? Гинтхэ. би бол хамтарч ажиллаж байгаа хүмүүстэй хийлэггүй хайргүй юм байна л гэж бодчихсон л шүү дээ. Одоо ингээд Цочоод юм байна. Тийм метод байж болно шүү дээ. Тийм бас тэгж бодож болох юм байна тийм. Болдог баг. Яаж ч хэл болдог. Та аавынхаа тухай, бавуугаан тухай та нэг жоохон дэлгэрүүлж ярьж өгөөч. Тэр сайхан аавынхаа тухай та Бавууга ч юм бол энэ сумын дарга байсан уу? Тий. Төгсгөлийн жилүүдийн 3 дахь дарга нь 1941 онд энтхийн дарга байсан. Тэгээд 49 оног хүртэл энд байсан. Өнжилийн дарга байсан. Тэр нөгөө ээж таныг их хүлээсэн тэгээд нөгөө ойлоо төвлөдөг нэг кино шүү дээ. Тэрний төгсгөл дээр гарч байгаа хүмүүс яг миний аав. Тийм адил борцлоо байсан. Яг тийм бар хүн байна. Тийм хүн байсан. Тэр малгай, толгой, нүүр аамд яг одоо манай адилхан хүн аргач сайхан байдаг шүү дээ. Би тэр киноны төгсгөлийг их хардаг. Таны ээж хиттэй бурхан болсон. 44-тэй. Та тэгээд нэг 41 намар гişүүлээ өгсөн байсан. Яах вэ? Би 44-тэй нас болсон хүний чи би мэддэг хэдэн оноо л хэлж байгаа шүү дээ. Одоо би ижийнхэн 3 насыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ямарваа нэг юм бол ижийнхэн 3 нас нэг таны хүн тагсан юм лээ. Ижигээс дөнгөж фолкол ойцсон чи ижи ачаатай юм шиг харагдсан гэж. Тэгж худлаа шаамааргүй байхгүй. Бүр миний шинэ номон дээр нэг хайхуу бий. 41 намар 41 жил нүдэн урсгаж ман намар зогслоо ижи ирсэнгүй гэдэг. Ижи минь одоо байсан бол одоо 85 та хүн байх нь шүү. Залуу байвал байж ах шүү дээ. Юмыг санах гэдэг амар хүн санах гэдэг. Тэнцээ мянган дэлгүүртний ижидэг адилхан хүн дагаж яваад. Тэрэгдэн зогсоод юм автан зогсоод байсан чинь намайг цүнхөх гэдэг нэг орилоо цагдаа дууд гэж бахираад. Тэгээ би гараа цугтаацсан. Тэгээ улсуудыг намайг хулгайчлаа гэж бодсон баг. Би тэр агайг легенжинээ одоо их сайхан нүдэнд лаах юм байна. Би тэр үед ямар үдтэй байх вэ? Хувцсанарч гэж. Гэхдээ би гэрэлж гисэн айлын эцэг болцсон л байсан. Тэгэл тэжигтэй гараал гүйцсэн. Тэгээ намайг тэр дэлгүүртээс улс хулгайж байжээ л гэж бодсон баг. Ижийнхэн хот орсомжин дотор бичсэн. Ерөөсөн яруу наригчдыг бол ингэж нэг эмзэгхэн хүний сэтгэлийн юм түүж яриад байдаг улс гэж бол ойлгох хэрэггүй юм байна. Бид нар өөрснөө тийм эмзэгхэн. Тийм мэдрэмтгий. тийм болохоро энэ бүтээл юмыг тойрогдаг. Харин Амиа хуугач төрүүлсэн ижийнхэн ачиг яалаа да. За. Ясна нэг хэлдгийн шүү баавг л агс. Билүүтэй уулыха ахаванда чолоо ганцыг л нэмэлүүдээ ижи тэгэн үтсэн тэр жилийн наадам цэцэг нар хоёртан бахардсан наадам ижи тэгэн үтсэн тэр жилийн наадам чихэр инээд хэртан билуурсан наадам наадамч тэн зулай дээр нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг ежихэн сүдэрт хэрхад сэрүүхэн дан эмжээртэй дайланбан дээлнээс минь даавууны шинэхэн үнэр хангалах нь даанч сайхан над шиг гой хүнгүй тэр жилийн наадам нар хур тэмцсэн тэр жилийн наадмаа Ер нь таны хувьд их үнэт зүйл гэж бодож явдаг. Үнэт юм чинь юу вэ? би бол энэгээр дандаа би үнсэнтэй хүмүүсийн дунд амьдарч байгаа. Бүгд одоо миний өр хөөхөд хайн ингээл бүгд л хязгааргүй үнэтэй хүмүүсийн дунд амьдардаг. Гэхдээ жижигхэн эдэлгийн үнэт зүйл гэж байдаг хүнд. Тэгээ миний хамгийн үнэтэй зүйл бол нэг жазтай зураг байдаг. Энэ бол миний аавтайгаа 5 настай байхдаа авахулсан зураг байдаг. Тэгээ тэрний дээр нь бол аавжи хоёр мань бол ганц үтэй хүн болохоор их олон жилийн туршид миний нялхын баривчийг намайг 3 хоноод угаасан хоньны шаантыг миний баасыг хосдог байсан хутгийг тэгээ миний хүйг миний даахыг миний уяаг хадгалсан байдаг. Тэгээ энэ хэд шиг тийм том өмчүүл над дээрээс байхгүй. Би тэгээд энд их хайртай. Одоо ерөөсөө намайг одоо миний орчлонд ерөөсөө юугаар тутахгүй яваагийн шалтгаан бол энэ хэд байгаадаа л гэж боддог шүү дээ. Би. Тэ. Тэгээ энэ байж байгаа юм. Ингээд тэр үеийн дээл. Яа. Тэ. Үнэхээр нөгөө инхри Тийм ганц хүүтэй хүний л. Хүний ганц хүү яагаад ер нь л ганц төрсөн л та юм уу? Ямар түүх байдаг юм бол? Миний өмнө 2 охин гарсан гэлээ. Тэгээд бүтээгүй юм. Тэгээд 2 хөөх охин гарсан. Тэгээд ижиг ин голоод хорвоо голоод буцаа ивцсэн юм аа л гэдэг юм чи. Ямар айхтар хөвгтэй хүн бэ те? Тий. Тэгээд юу дараагаар нь би гарсан. Тэгээд л ганц хүн энэ. Тэгээд энэ бол миний даах байгаа юм. Энэ намайг орны хөлөөс уйдаг байсан уяа байгаа юм. Суран уяа. Энэ миний баривч тэр үеийн ирээн даав. Тэгээд ард талд нь миний хүйг ингээ хатцсан байдаг. Ингээ тэмтрээд үзэхээр хатцсан хүй мэдрэгддэг. Ингээд тэгээд энийг одоо ингээт нь хадгалж одоо наадах чинь 69 настай баривч шүү дээ. Тэгвэл энд бол ганцхан ашиг юм би. Би ерөөсөн энэ орчлонд ирээд энэс үнтэй хувцсан мөс үзээг ерөөсөө үзээг байхгүй. Хамгийн үнэтэй л энэ. Одоо болсон би өмсөөг юм хувцсан. Энэ уяагаар уйчдгийн гэлдэг. Тэгээд гал руу орчихгүй. Тэгэл галын бурхан дамсуулахгүй гэл намайг нэг юм орныхоо хөлөөс уйчхаа сайн сүүндээ гардаг юм байгаа үз. Тэгээд энэ намайг нэг ганц ороод уйж байсан уяа ах. Сур юм блэ. Өрөвдмөр байгаа үз. Ийм дээлэнд багтаж исэн гэх. Одоо дээлэндээ багтахгүй сагсан уяар унаарч явж идэг. Эрвэхэ андууш бом. Эгэл талын цэцэгний хээтэй. 2 суганд нь ижим налганы мөртэй хурган баривч миний анхны дээл. Бор талаас нь цэцгийн сорыг дүүж баривчин дээр минь шагилж надад өмсөхөд өвөл болдог байж гинлээ. Баривчин дээрх цэцгүүдийн унгах мэт бор талдаа сэгсэрчгээд авдарн тийхэд зум болдог байж гинлээ. Хөөрхий жимийн үзэх тоолондоо хүүгийн минь ялахын үнэр гэдгсэн өөдсийн чинэм баривчан элгэндээ наахад үгсэн амьд хоёр үнэр дуртгал хоёроор очирдгаа гэж ийм шүлэг байгаа юм. Би гэдэг ихийнхэн хөвлий 10 сар урууган урган ургаж их газарт хүрүүтэн дээшэн урган ургасан саг дооны үргэжлэл саган сүний урган бол. Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй. Эцэслэх үзүүр нь нулимсанд дүрээстэй. Солонго билээ би. Хүн үйлүүлдэг хүн өөрөө уйлахаар хүн баярлна үз. Бодвол бид гэж боддог шүү дээ. Тий. Энд чи бас уйлдсан байна. Тархинаас нугаацс гардсан байна гэж бодно үз. Тэгээ таны зүүдний гуйлга гэж гайхамшигтай
шүлэг байдаг штэ. Тэг чүмэг шархиртал ороолгож өгөөч зүүдэнд минь ирчгээд. Тэгээд заавал тэгж одоо жавтын хүртэж явах алба байдаг юм уу? Тэрний гүн ухаан нь юу юм? Гэхдээ яах вэ би нялхтаа эрхлээд үзээгүй гашуун юмыг одоо зүүдэндээ ч бас үзье даа гэж аргаа вараал гуйж байгаа юм л да. Сосроор нэг яриад л байна лээ. Бүр аргаа варахтаа гуйж байгаа. Энийг одоо лавсрах юу одож үтсэн юм. Бүр аргаа вараад гуйж байгаа. Эхийн хайр сэтгэлийг бол аргаа вартал гуйх ёстой. Аргаа вартал гуйх юм бол аудио хоёр шүү дээ. Хурдны морь уйдаг улсуудын дээр заавал эндээс авшиг авдаг. Ийм их энэ бол тэнгэрээс бууж байгаа тийм морь юм байна. Тэгээ манай намаа жоохон байхад 3 настай юм энэ дээр суулгасан гэсэн ижи уурлаад аллаа гэж энэ дорослол хүүхэд онголаа гэж орлол дэвш өгсөл гүйжчээл шүүрээ тавцсан гэж ярьдаг. Хожим. Тэгээд би энэ моринаас унаагүй хүчээр л одоо насны моринаас бага очиж яваа байх л гэж боддог. Таны одоо хань бас ихчиг маань таныг ирэхэд нэх хөрхөн дээл юу хийлгээд өгцөнгээ бүр бэлтцсэн байлгачихсан гэж их ухаантай улсан юм да гэж. Таны олон ярианы үзүүр сэжүүрээс л боддог л доо хидэ уулзаж үзээгүй ч гэсэн. Нүдний минь алдааг, сэтгэлийн минь алдааг л бага байлгах гэдэг гэсэн байх л да. Суухынхаа урдчил би хөдөө баригаад яваад энтэйгээ танилцсан байх та. Өөр хангаад нэг хүүхэнтэй танилцаад намар хотороороо гээд. Арангаад нэгтэй танилцаад хотороороо гэж яагаад. Ирэхээр суух юм болоо шааж ирж. Эргээд ирсэн чи аавж хоёр нэг гой дээл хийж өгөөд хөнжил гудастай баасан гацарцсан байсан гэрт. Авид ирсэн байна. Дуусаа. Тэр мө хоёр намар ирсэн ч юм уугүй ч юм уу. Аав чирэн сонгоод өгсөн. Тий. Энэ охин яста ярих юм байхгүй. Тэгс уусан да. Тэгээд би ч одоо хүчинд үлдсэл үндэ. Багтлаа. Баасын ихчийн та яг юунд нь та ч юм бол айхтар өөрийгөө ер нь бий болгосон гоо сайхны бүхий л зүйлийн талаар маш өөр хүн штэ. Тэгээ та юунд нь татагдсан. Та одоо манай баасын ихчийн маань тэр залуу гоо сайхныг магтаж дуулвал та одоо юунд тань шиг хүнийг ингэж татчихва. Та бол бас л хэцүү штэ. Ер нь хавийн юмд бол татагдахааргүй л. Би баасан харж явах үе бол миний бүх юм гин юм байсан гэж би хэлж байна. Тэгээ би чи ээр амтэн шүү дээ. Тэгэл бодголон хойлоор л би хайрлал суудсан болов гэж боддоо. Тэгээ би их үнэгч, их мохоо зантай, их гоё үнэртэй байсан бас. Тэгэл суусан байх л гэж боддоо шүү дээ. Чиний эгдүүгийн таринтэсээр үтсэн гонхолон төлхөөс эгцхэн хасарваан мод амьсгаанд ганхахыг дурдан чиний ухаан түрмгийн тарих бүрэлдэх ижи алтан амсар улангасан зүгийн удагл цэцгийн бутыг дурдан чиний бараг үргийн модод оддын ишмэт харагдахтай ижил жилгэр хөл бадмын цэцэг жийж адислах бурхны боёыг дурднаа. Чиний үзэсгэлэнт Их ойроос их тансаг аялгаатай тий. Их маягтай тий. Тий. Шудраг хөгжим гэдэг шүү. Залуудан би ханий их мандаг байлаа. Одоо би бинэн тэнцүү манд байгаа. Би илүү мандаг байсан залуу байхад. Алгандаас үгээл явж байгаа шиг юм л. Ингэж л асгах гэдэг юм шиг. Өөр хүнийг нааширгээл дуудчихвал татчихмаар. Нар юм бэ? Ястагаа хийлээ. Тэг ингэж явд. Өөр хүнийг нэг юм нарич тэгээд үлдгээд. Нарич гээ. Асгарахгүй гэсэн биш га тий. Мэлтийн нэл. Сүүч нь олболдол байдаг шүү дээ. Хайш орсох уу гэл.
Их үнний аргамжаа гараас чинь хөтөлсөн байхад сохорсон ч би бүдрэхгүй. Ийм сайхан гараас чинь хоруусан ч гомдохгүй. Хүний залуу нас гэдэг бол ерөөсөн ухаарсан улсын тоглоом шүү дээ. Би залуудаа бол 20 жил намаа гаргаж чадахгүй. Нэг л нэг авьяастай хүн уран зохиол ороод ирсэн. Тэгээ намыг гаргадаг, үсээх ургуулдаг, тамиг татдаг л. 20 жил би дөрмжлэгдсэн. Чаддаг юмнахын төлөө. Тэгээд 62 онд анхны шүлэг гараад 82 онд миний анхны төвөр гарч байгаа байхгүй. Яваа их зүтгэж байд нэг юм аваад. Учиргүй баярлсан уу? Би юу? Тий. Хүн чи хандаа хэлэх хөвгтэй боллоо гэж боддоо шүү дээ хэлээ. Бас намайг загиндаг байсан байхгүй залуудаа. Чиний шүлэг өчих гэж юу байсан чи? Галидасын үүлэн зарцыг л хуулаа суудаг юм байхчлаа гэж. Загиндаг байсан байхгүй. Бас загинж байгаа нь уран мэдлэгтэй Оо, Галидасыг уншиж үүлэн зарцыг уншаад чи хуулаа суудаг юм байхчлаа гэсэн. Тэгээд тоогчгүй. хуулан бичлэг хийдэг тийм яадаг нэр хуулаа суудаг байсан. Яадаг уншдаг л байхгүй үргэлжил би одоо өврийн ном гэдэг шиг л хардаг байхгүй. Маш яруу юм чинь. Тэ? Гэдэг чинь уншихаас аргагүй юм чинь. Намайг сонсон янаг минь хавирган сар мэт тураад гэж ингэхэр чинь. Гэхдээ яах юм бэ? Уншихгүй байхаас биш яах. Нэрлэн ингээл явчихдаг. Ингээл яах шүү те. Тий. Хавирган сар мэт тураад л гэдэг ингэхэр. Тэгээ санаж байгаа би чинь. Тийм юм чи яаж тавих юм? Тэгээ бас манд гэдэг өрн зар цуулаад. Одоо би хэлдэг юм. Би одоо ардын орнд харж очлоо. Дөрөв хавсан үлэн зар цуулсны хүчин тэгэхээр нэг нэг. Хүн бол хандын том харагддаг шүү дээ. Агуу том харагддаггүй л ахгүй. Атханд нь багтаад. Тэр байтугай эр хүн юм хүний умайд багтдаг шүү дээ. Чамдаан би хайргүй байхын аргагүй. Өвөгдөөд сэн нутгалуулахад уйлж хамт байлаа. Өлгий жих хоёр оёход инээж хамт байлаа. Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа. Үхэхгүй юм шиг хоёулаан ургаж хамт байлаа. Чамдаан би хайргүй байхын аргагүй. Онжлуудын урсгалд элж хамт байлаа. Од харвж унахад эрж хамт байлаа. Дэрэгд чин байгаа мөртлөн зүүдэлж хамт байлаа. Дээлийнхэн багангэрт багтаж хамт байлаа. Чамдаан би хайргүй байхын аргагүй. Лавга ахын хандаа зориулсан шүрдлийг бол одоо өөр эмэгтэйчүүдэд нар мөр дараад мэдчихэж байгаа шүү тий. Тэгтэл юм сонирн байх юм. Зориулсан үн тоодгүй шахуу. Бадмын цэцэг мэт сүйт идэв шамаар бавган ганц өөрийгөө ёсголгож ойсон. Чамаараа үрэн эмтэрч үнний чулууг дэрлэгтэй. Үйлийн үргүй сан антай байснаар өхөл туртлагаа их бол чамаараа би ойно. Галын ээлэнд алтан ургийг уйж, газрын заяанд аралт тооныг өргөж, бадмын цэцэг мэт сүйт ижиж чамаар бавган ганц өөрийгөө ёс болгож ойсон. Үйрэн эмтэрч үнний чулууг дэрлэгтэй. Үйлийн үргүй сан хантай харваг туулснаа өхөл туртлагаа их болж чамаараа би ойно. Чамаараа би зөндөн ойсон. Та хоёр маань тэгээд одоо 50 жил 51 жил хамт амьдралаа. Шал өөр хүнээс унсан ийм хүнтэй амьдрна гэдэг энэ амар даваа юу? За та хайр гэдний нүгэлтэй юм байгаамаа. Би бол нэг хэлсэлдэ нэг сургалтлагч сониуч юм асуусан дурлал гэж юу юм гэж дурлал анхны үндэслэлээр дуусч хайр дараа нь эхэлдэг юм аа л гэж. Хайрын дараа юу эхэлдэг юм бэ гэсэн амь зуух эхэлдэг юм аа л гэсэн. Би амьдрал гэдэг бол эхний хэсэг нь амьдрах, дараачийн хэсэг нь амьдраснаа хайрлах. Чи нэг хэцүү юу гэж асуусан шүү дээ. Хэцүү биш. Яагаад гэвэл би нэг алдаа гарахаа байждаг. Биенээс алдаа ирээд байгаа мөртлөө алдаа гарахаа байждаг. Ирээд байгаа юм олохоо байждаг байхгүй юу? Бүр энэгсч чинь. Бүр дөнгөрөхгүй юу тэр чинь. Мөрөдөн би чинээндээс тулж сууна. Оллин ус шугасар зөөлөн тогтохон урсаж байна. Монгол тулхтны 100 эрхэм. Яах вэ?
бодоол сууж байна. Алын хэлж бодож байгаа. Саяхан нэг зөв юм битсэн ш та. Загсны нүд шарж байгаа эзнээ харж идэг гэж. Шарж байгаа хүний харж. Шарж байгаа хүний харж идэг. Загсны нүд андгүй шүү дээ. Тэр их зөвүүн бөгөөд бас үнэн санагдсан шүү. Ер нь хорвоо нүдтэй те. Хорвоог хүмүүс нүдгүү гэж бодож юм хийдэг. Бүх зүйл нүдтэй шүү, те. Юм бүх нүдтэй. Нэг нөхөр загсанд явлаа гэж авгаагаа хураад 3 хоног буудалд ичгээд иргээд ирэхгүй. Тэгсэн чинь авгаа нь гал тоогондоо байснууд гинтхэн дуу алдаа явцсан. Яасан бэ гэсэн чинь энэ хэрлэн гол чинь загсаа зарах үнэтэй нөгдөг болоо юу гэсэн. Үнийн тавьсан таастай натраа хөлдүү загстраа гэж. Та бас ихчээс айдгүй. Гэхдээ яахан айн шүү. Гэтэ загнаад авахгүй тэр чинь ерөөс үн загнадаг юм шүү. Үйлдэлээрээ харцаараа үзүүлэх үү? Айх юм хийдэг л байна да. Би юу? Тэ. Юу гэсэн үг? Айх юм хийнэ гэдэг чи одоо хонд аяг сайдгийн хагалцсан хэрэг байх уу? Эсвэл алга болоод тэний эвдсэн байх уу? Эсвэл айлын авгаач сэтгэнсэн хэрэг баригдсан байх уу? Алга болоод тэнэх гэснээс залуудаа ер нь орон гертээ орж ирэхгүй удах ч юм уу? Яруу найрагч зохиолч тийм их тохиолддог. Зөндөө дагаад явчих. Одоо ч өсөл болцдог гэл тэнийг яриад л. Хин цуурхал. Болцоо гэдэг чинь их азартны шүү дээ. Очмаар санагдаа. Лаачин шүү дээ. Би бас залуу ээж үтсэл. Миний цагаан сарын хэвийн боо 40 санжийн урт аав юм боо хэв байд. Тэрэндээ солонгос боовны үйлдвэр тавьчаа боов хийлгсэн чинь одоогоос 5-6 жилийн өмнө сэрүүлэг сонин байна уу? Ажлын сонин дээр лавсрангуун боов том гэж үтсэн. Тэгээ дараачийн хуудсыг эргүүлэхдээ тэр цагаан сарын боовны тухай үтсэн байх. Дури мамэне харихимана сэтгэлэнэ хөвлөцөд л гаргүй нэ гэж ийм үний маавай. Тэг миний боддог юм бол ардын дууны шүлэг шиг шүлэгтэй нэг дуу хийчихэд өгөх юмсан даа л гэж их боддог. Яагаад? Ардын дууны шүлгийг бол би ерөөсөн бодоод бардаггүй. Бишрээд барддаг байхгүй юу? Тайлаад барахгүй юу? Тайлаад барах. Тэгээ үнэн байгаа, тэр сайхан байгаа. Ухаандал ингэж юм янлын хоороо дууны төгсгөлд булгуулсаар халигуулсаар яваад өгснөөс нь хойш булган нударгаан шалчийтл ойл өгч байгаа шүү дээ. Булгач усны амт шүү дээ. Уснаас хуураш хуу гардаг амт шүү дээ. Гэхдээ тэгэхэд тэрнийг за өгсөн булга гэж амархан нордог бай гэж бодъё л доо. Тэр булган нудргийг шалчийтл ойл нэг юм их хайр их нулимсаа гэж бодоод тэгээд ингээд бүр ааганд нь тултал хэлсэн. Өгөгдөж байгаа юм нудраг байгаа байхгүй юу? Гэхдээ тэрнийг одоо тэгэхэд чинь нудраг хэлнэхэд яах юм байгаа? Унган туурай нудрагл гэдэг юм өөр юм байхгүй. Шалчийтл ойлоо гэж хэн хэлж чадахгүй л байхгүй. Аргагүй амраг дуун дээр тэр хоёр аргагүй амраг салж явах шиг байгаа юм. Тэгээ намс намирдаг нарс модны намаа юу. Намаа их чиг дандаа зовоосноор өрөм чий жаргаж яваарай гэж байгаа. Салхтаа өрмөн чий жаргаж яваарай гэж хэлээ салж байгаа байхгүй. Занал хэлээд байгаа юм шүү. Яалаа гэж. Яалаа гэж. Тоглож хэлсэн. Өрмөн гэж шүү дээ. Өрмөн чий жаргаж яваарай. Чий жаргаж яваарай гэвэл хараал. Тий. Үг гэдэг бол ийм нандин байхгүй. Өрмөн чий жаргаж яваарай гэж. Ийм дарвайтлан шиг сууж яхад ямар хэрэгтэй. Энэ нууц амарыг ямар амир мэддэг хүн бэ гэсэн шүү дээ. Нэг хүн шүү дээ.
Үгүй тэгэхээр ч одоо ямар хэрэг байгаа юм бэ? Аргагүй амраг тэг унших уу? Хэрэгтэй 6 гэж бодож байгаа үедээ нэвтрүүл. Тэгэл нэг клип хийх хүн байгаа үедээ нуугдаад уулзаад энэ. Нурандан оройтож ирсэн шувуу шиг нууцхан хайр ханиас хождож ирдэг. Илүүдсэн дутуудсан сэтгэлээс болоог өмөртлөн ирхэл гэж ирдэг үеийн үрээ. Бүтэн амьдралын хайр цавлаж бүртгийж ирсэн битүүлээ. Өөрсдөө шаналхаар заяасан өвс багтахгүй бачуу зай. Сарн наран хагцхын бүрэнхийн загт оногдсон сүүдэр гэрэл хоёрын бүлээхэн завсар тавьчигдсан үзэхгүй сонсохгүй хоёроос үргэж дандаа дуларсан үүлэн чөлөөний жаргалдаан үхэж алдан зулалсан халирч явахын эд шүглсэн хайртай байхын ад зайдалсан хороогийн зохионгүй хөл тарамдаж хатуу зохионгүй солгой заяасан буруу юу зөв үү гэж асуухад бурхан хүртэл дуурдаггүй хачин хайраа хайр хэмээх далайн ёроолын хясан дундах далдсууд халуун улаан голондон өөрөө л болохоор нуусан хатан суудлгүй аргагүй амарга онголуулахт мань хүртэл дутад дуусах орчлонгоос надад өгсөн хагас зэрэгчлээ. Ямар хашаа өрөөлвэ хонаа. Ада шара. За. Тэдэр техник. Таны нэг ярилцлага байсан 51 жил бодлоо. харих энэ хаалгаар харих өнөртүүлж орцаа. Наад чинь бол би л итгэхгүй байх шүний нөгөө ярихад. Таавал та надаа залуудаа ямар байснаа ярьсан, бокс тоглодог байсан, сахилахгүй байсан тэр хүн харихнаас хол явна гэж байхгүй. Ээгүй. Би ерөө ингэсэн 2-3 удаа амсч үзсэн. Часуулаан болоод хачин болоод би эрүүл байгаагаас муухай хөвлөг гуулах шинжтэй юм билий. Тийм их хөвлөг гуулах шинжтэй. Уланда зэрэглэна хоо болита гэдэг одоо согтцсон юм. Уучсан биз? Гүү. Манама баян гол тооцоож идэх согтоо байдаг л гэж ярьсан. Хэзээ ч би согтоо орж идэх үзээгүй гэж. Наадах ч л их гоё. Би орж идэх үзээгүй. Баасангаас асуу. Энэ наач бол одоо төвчээр их юм уу юу гэх юм? Муу санаа. Муу санаа юм. Тэг муу санаатай хүн ч тэгэл тэр сохтой хүмүүс дотор муу санаатай яваад муу санаалаа. Муу санаатай хүн чи ардын тохиолч болд юм шүү дээ. Ардын. Тамгагүй төр гэж одоо хизээ таны сэтгэлд гарч ирж хизээ цаасан дээр буусан. Би ч нэг хурлын гишүүн байж нэг 4 жил нэг хог айдаг цаг шиг юм байлаа шүү дээ. Тэн дотор би нэг тийм гишүүн байж байгаа. Тэр үедээ л бодж олсон шүү дээ. Хоёрхан үгээр тэр төрийн одоо дампуурлыг яаж олсон бэ гэдэг үг. Авиас бэлэг ямар нэгэн хүлээгдсэн үүрэг бол бурхны өгөгдөл байдгийн шүү дээ. Өнөөгийн төрд одоо энэ зүтгэж байгаа хүмүүсүүд өөрөө хэлбэл өвгдээцийн өмнө Монголын түүхийн өмнө төлөх авалгаа өгч байгаа юм л гэж би боддог шүү дээ. Тэрнээс бол эдгээр ажилуулахын намайг сонгочлоо гэж бодох хэрэггүй юм байна л да. Авалгаа авч байгаа юм. Одоо тэр хүнээс чинь олон зууныхын түүхийн авалгыг авч байгаа юм. Чи энэ онцгт Монгол улсыг яаж авч явах вэ гэдэг чинь төрүүлсэн хүүгэн шалгаж байгаа шалгалтал болохоос өөр юм биш шүү дээ. Хаан сэнтийг хоёр бөхс багтдаггүй юм. Гар чин цустай, тарих чин устай төр барьдаггүй юм. Их хэцүү, их гүрний хаан байх. Өөртөө хайртай болохын шалтгаан бол улсыг үгүй хийдэг. Өөртөө хайртай байна гэдэг бол том гэмтэрэг гэж би ойлгодог. Хүн бол өөр хүнийг хайрлах хэрэгтэй. Сайхан ханиа, сайхан үр хүүхдээ, сайхан нөхдөө, сайхан нутаг усаан, их орноо зөндөө хайрлах. Хүний хайрын шалтгууд бол гүйцэгдэшгүй олон шалтгаан бай. Тэр болгоноос өөрийнхөө хайрлахын шалтгаан олж байгаа амьтан бол хамгийн өрөвдөмөр амьтан. Хүн болгон гартай толгойтой шүү дээ. Тамгыг барихад бол хэлбархан, тэр бяцхан өнгөхөн. Гэтэ дарсан хонын тэрүүн шиг хүнд юм байдаг.
Орчлонд амьд байхдаа би олон даргын нүүр нягуурыг үзвэ. Олигтой дарга нэгийг ч үзсэнгүй. Эсэргүүцэж босохгүй, эндүү зөв хоёрыг ялгахгүй, намгүй, хуйлгүй, нам гүм төмнийг даргалдаг. Амар болоочтойгоо адилхан болохоор огцордог. Өрсөлдөгчгүй дараачийн хүнэн ирдэг. Өмнөхөн муу хэлж чаддаггүй. Алдар албагүйх, авилга биеинд нь юулах, ар өрөөс нь долоох хүнгүй орчлонгийн хамгийн сайн дарга оршуулгын манаач. Үхэрт файлуурын минь шөргөөлөхгүй, үхлийн минь амгалан сахиж сүнстэй минь найрсах. Хийх хүн олдохгүй байхад манаачаар орсон, хий үзэгдэлтэй нөхсөж эцэстэн солиордог хэцүү ажилтай. Оршуулгын манаач миний сүүлчийн дарга. Оршуулгын манаач хамгийн сайн дарга. Би энэ шүлгийг уншмаар санагддаг байна. Даргын донтой хоронд бол их таармаар юм шиг. Та онгодын тухайд бол яг та юу хэлэх вэ? Онгод гэдэг бол ерөөсөн бодсон бодол ханах цагийг хэлж байгаа. Тэрнээс онгод гэдэг чинь их төгөр сухраал, орилчрлал, савж очвол хөөс сахраад босоод шүлэгчдэг гэдэг шүү дээ. Тэгээд өөдгөө архиугаач хүчдэг гэдэг шүү. Архиухаараа шүлэг сайн бичдэг гэдэг яруу наригчд би. Өөрийгөө голхоо байдаг цаг байхгүй юу? Согтно гэдэг чинь. Согтохын гайхамшигтай онцлог бол өөрийгөө голхоо байдаг. Хідэн гоё хөөхөн байсан ч би хөөрхөнлөгөө босдохгүй жирээд байна. Согтоо хүн бол. Хідэн юм хийдэг хүн байсан ч би илүү хийнлгээд босч ирээд. Тэгэхээр онгод бол хансан бодол бич хүсэл хоёрын уулзвар. Ийм хаантай төр орхин гэхээс ичж байна би. Их хаатын цусан хэлхээ булшнаас нь хүртэл ичж байна. Ирэх өдрийн өглөө мандах нарнаас би ичж байна. Бузран ариунан цэвэрлдэг. Бусд нь сохороор дагаж амьдардаг тэнэгүүдийн хорвоо. Идэх гэж дурлдаг, мэдэх гэж дурлдаг тэнэгүүдийн тоглоом болох энэ төрийг тэнгэрийн дор орхиж би чадахгүй. Хүүгээсээ би маргааш хагцсан. Хүннүү төр тэнэгээсээ хагцсан. Цөөхөн үгээр маш тийм гүн утга одоо хөгжмөр бол метал рок маягийн юм та гаргадаг байхгүй юу? Тэрийг задлж ярмаар байна. Нэр шүү. Тэгээд ер нь метал рок ч юм бол харахад ингээд юм шиг цаад утгууд нь аюу гүн байдаг байхгүй юу? Орчлон доторх аниргүй хаан тулс оршуулгын газар ажин түчин. Үлдгэсэд нь үүрдгүй мөртлөө тохуурсан мэд. Үүрд дурсан гэсэн үгийг салхиш оолно. Одоо бид тантай анх юу бас танд хэлж л байсан. Таны тэр нөгөө нэг хүүхдийн тухай шүлэг тийм ээ. Хүүгээ би сохтуу байхыг харлаа. Эн чинь бол одоо 79 онд бичсэн шүлэг. Тий. Цаасан дээр буухан 79 баг тийм ээ. Миний хүүхдүүд өсөөгүй байсан. Хүмүүс болохоор хамгийн том хүү 4 нас, 5 настай, 6 настай байсан. Тэгэхэд юм билээ. Том. Аривжаа гэж үү. Тэр 6 настай хатал байсан шүү дээ. Тэгэхэд 79 онд бичсэн шүлэг байгаа. Тэр үчи бид нар 8 дугаар ангид төгсөжсэн байна уу та. Тэгээд тэр шүлэг чинь юу бодогдсон бэ гэхэд би лав за эцэг ихээгээ амьд багт нь сохтуу үзэгдэж болохгүй юм байна гэдэг тийм юм суудсан ш. Тэгэхээр ингэж тайлбарлахгүй бол ихэнх хүмүүс лавсрынгийн хүүхэд нь сохтуу яваад энэ уурандаа шүлэг бичиж идэг байхгүй. Миний нөгөө зураач хүү сар охин чамд зориулсан шүлэг гэж хэлсэн. Сар охин ч жоохон миний доотлын курс, доотлын. Тэртэн төрслөхөрлийн сургуульд ороочгүй байсан. Тий. Жоох юм байсан юм чи. Тэр чинь ингэсэн байхгүй. Тэр шүлгийн бичгийн шалтгаан бол манай хажуудлын айлд хамар хашааны цаатлын айлд саманд гэдэг нь морин дэрэгчин өгнөх байлаа. Тэгээ цагаан сарын хуучраад байж исэн чинь өнөө ёроолд бараашкин дуусаад үлдсэн бэлцгэр харж байгуунуудыг хавийн хөөхд идээд бүгдээрээ часуулаа захтуу юмнууд явсан байхгүй. Үгүй тэгээ би хүүгээс захтуулаад яана гэж удаад тэр ороо бичсэн шүлэг шүү дээ. Хоёр хүмүүр байгаа байхгүй. Хүүгэн би сохтуу байхыг харлаа. Хацгүй хүнээ би. Гүнч тоо.
Эннээс өөр аав яаж хацууг илэрхийлэх юм бэ? Аав нүгээс дуу явахыг харахад алтан ургийн баг нь ганхаж явах шиг үйтэй гэж байдгийг. Тэгсэн чиг алуулыд гаргадаг. Алтан ураг гэдэг чинь Чингисийн алтан ураг хэлж. Зөндөө удсан. Аав нь хүүгэн согтуу явахыг үзлээ. Азгүй хүнээ юм. Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөлн агуу орчлон онож яддан тэнчигнэн. Залуун насны багтаж ядсан аганд заамны тавч нулимс шиг онож дээл битгий хэл дэлхий багдах чиний насыг аавна. Үл хуйлартал янцгаахмардын дэл сүлний салхин дунд үнэн дүнжгэр уулсынхан динж билийн цэцгэн дунд бүрэг номхон зантай бүдрэгтэн гутдаггүй зоригтой нь орхисонсон алдрайхан үрээн согтуу явахыг харахад алтан ургийн баг нь ганхаж байх шиг үйтэй. Аавынхаа чилав хоёр болгон үзэж байгаа. Нэг нь өгөхөд нөгөө нь үлдэх юм шиг дэвэрч байгаа. Үнэн дээр чи бит хоёр хэн хэндэн ганцхан шүү. Урминэ. Явуу хулан гэж гайхамшигтай агуун яруу найрагч чинь тэр утга уянгийн тэр яруу найргийг бол та эвдэж гарч ирсэн. Шүлгийн яруу найргийн цоошин үеийг та эхлүүлсэн хүн. А тэгвэл би түүнийг метал рок гэд хүнд рок гэж хэлсэн ч та тийм гэж байгаа. Би ийм тодорхойлтыг одоо анх удаа л би яг энэ тайзан дээр сонсож байна. Энэ үг нийлүүлэхийнхээ хувьд метал рок маягийн би бол тэгж би яг юу гэж бодов? Би яагаад ингэ энийг хэлэх метал рок толгойд охио гэж бодов? Энэ ч нөө штэ. Миний их бол ямар үгнүүдийг авчирсан гэж санана. Ус байлахад савчсан, тасарсан, тааснаас хийсэн ийм ритм ацарсан баг. Хөдөлгөөн авчирсан гэдэг. Хондоо салхийг панс энтер гээл хачин даавуу гээл ингэсэн байхгүй. Тэгэхээр зөвшөөрч байгаа. Тэгэхээр танд энэ хэр саяны онцтой их нэрлсэн санагдсан байна тийм ээ? Онцтой. Ахаа дараагийн асуулт шүлэгтэй холбоотой яруу найрагтай их зэрлэг гэмээр үгнүүдийг бас та оруулж ирсэн. Яагаад гэвэл би хамгийн хэрцгий садистүүгээр уянгыг илэрхийлж чаддаг нь гайхалтай юм гэж сая нэг шүүмжлэгч бичсэн. Тэгсэн тэгээ тэр одоо юу вэ? Тэр хангийн садизм гэж. Хүний ганцгүй юуны хаанхын садизм бэ? Ай. Бүлээн нурам гарч явах үед би хүүхэд байсан. Ямар муухай юм бичиж, яасан муухай юм хийдгийг гэж бодож илаа. Тий. Та тэр үуч намайг дүүжил гэж өччихсэн шүү дээ санд. Тэгээ яаж хан тийм хийдэг нь? Ганцхан Арднаа Базар гэдэг эмч намайг өмөрөөд бусд хүн намайг лавсранг өрмөгөө бүлээн нурам кино хийсний очир дүүжил гэж өччихсэн. Өрмөгөөг бол асуух ёстой шүү. Өрмөгөөг. Яагаад? Ойлгож байгаа. Утгыг нь бол ойлгохгүй ш ойлгож байгаа юм. Хүнд шүү дээ. Ээж нь хүлээ их нь бүлээцлээ гэж бодсон хүн залгиж тэр үр могоо залгиж идэг ш. Би тийм шүү дээ. Үрэн жаргаж байна л гэж боддог. Гэтэл зовоож л байдаг шүү дээ. Гарсан да надаас гэж. Харсаар байж тураалтай биш гэж гараа эсгэж цусаав. Сүнсийн хүртэл үргээсэн үрэн сүү цус хоёрыг ялгахгүй сурна. Эцсийн хоолндоо ам хурч. Эхийг хөлнөөс нь залгиж эхлэв. Халууд үгэн эхийн хөл бүлээцэв. Бүрэг барагхан ухаан орсон их. Би
өртөө хүн юм а гэж бодов. Өсгөөд өгчихсөн байхад өтлөхөд хүл хучдаг нь үнэн юм. Хойд тавилан хэрчиж заяасан. Хар ирээ үрмэж. Амташ. Төгсхийн амарлан залхав. Халуун залуу явсныхан дурсгал хар гизэг могоон чавчнаас ончиж байлаа. Зовхын тулд эцэг их хоёулаа яадаг биш байх юм. Тэрнээс сулгаар цог жаргана гэж бодоод байгаа юм. Би үрээ ингээд том болгоцсон чи би одоо жаргана гэх. Тэр шиг нэг юм байхгүй. Яаж хамгийн сүд зовх юм юу байдаг вэ? Яаж энийг орхиод явна да гэж зовдөг байхгүй юу? Үгүй дээ. Таны нэг зураг надад биелдэ, та надад бэлгэлж ирсэн. Эхийнхаа нулимсаар хооллож байгаа. Тэгээ ихүр хоёр. Би тэр зургийг харчаал шүлгийн агуулга гүн утга тэгэл зураг ер нь яг л ижил тусдаг юм байна да гэж бодож ирсэн. Их хүнд зураг. Хүн бол ихийнх нь нулимс сүү хоёрыг зэрэг уужээж хүн болдог шүү дээ. Тэр байтугай хатуухан хэлэх юм бол ээжийнхэн цусыг асгаж ээж хүн болсон гэж хэлэхэд бол байхгүй газар байхгүй шүү дээ. Гişх газар байхгүй л байхгүй. Цаана гişх газар байхгүй. Тэгээ эний чинь садизм гэдэг байгаа байхгүй. Намайг ийм хэлж чинь садизм болдог. Чавас чи эхийгэн алсан хүн хаан сууж гэж голоон эргэтэл горьцсон юм биш үз чи. Нарны доор газрын дээр надаас өөр хаан үлдсэнгүй дээ. Эцэг нь Эгзэгтэй газраа таглаж оцойж суусан амттай жингэрэн эр нохот шүлэнгэтэн тойрч амглан улаан чивэн долоон азарган нохот амгон хазалдан уралцаж хэмхэлцэх симхий дунд адтай жижиг хэм бэжин хав ураг барилдчихсан сэлбэлзэн цогсон зовлон хуваалцах шахдаг хоттч нохотын удам дасарч солбон давжаа ирлиз нохотоор хот хороод дүүрнэ. Яруу найр биш гэдэг байгаа байхгүй таны хэлбэрийг бол. Энэ бол өөр зүгээс гарч ирээд байгаа. Шал өөр зүгээс танаас ч гараагүй юм шиг ба. Нэг юмар гарч ирээд металл мэт буугаад байгаа байхгүй тас няс гэж. Өд болсны минь дараа өд мартахгүй хоёр миний ургацыг хураана. Буруутай зөвтэй орчлонд бурхан чөтгөр хоёрын эдлэн явсны мөнх бас хоёрын мөчөөрхөл дэгээд дуусна. Өхөл миний хамгийн хуучин хагцал. Өхөл миний ижитэн очих. Яруу найраг бол ямар ч сонсголонгүй үгнүүдийг хэлгэсэн ч яруу найраг болох тохиолдол зөндөө бай. Үг гэдэг чинь барилдахгүй чанар гэдгээрээ бол мундаг. Төгсгөл үүссэн цэг дээрээ давхцсан. Шулуун мөрий дээрээ давхцсан. Буруу зөв дээрээ давхцсан. Өгсөн хүн дээр амьдан дэвхцэн. Хамгийн сүүлийн хэвлэгдсэн номын нэрийг хараад бас л бодож илаа лавга ах минь юм да энэ зүгээр нэр өгчих болдгүй юм бах та зовсон сүү гэж. Сүү зовдөг. Чи саяхан төрсөн тулгар их хүүхдээ амлуулж чадахгүй нялхтаад тэгээд хөхөнд нь сүү чинтсэн хаагар сустай сүү гараад ахи чи зовдоо жаргалаа гэхүү сүү жаргаж байгаа юу тэнд. Хүүхдийн амруу зовдлоо л гэж бодож ирснээр сүү зовлоо гэж бодож байгаагүй юм байна. Тий. Сүү зовж байгаа шүү. Хүүхдийн амруу цутгаж сүү тайвширдаг байвал яана. Дээшин тэнгэр лүү цацуулж сүү сая жаргадаг байвал яана. Тэгвэл ийм асуудал. Металл хэллэг. Ер нь ертөнцийн хуулийн үнэн чин өөрөө юм харгас байд юм биш үү лавгаахаа тэгвэл хатуу байх хэрэгтэй шүү дээ. Тэ? Хуулийн үнэн бол гашуун бөгөөд хатуу. Тийм л юм байна. Таны тэр садист гэдэг байгаа чинь хуулийн үнэн байна. Үг бол үхэл шиг хатуу байх хэрэгтэй. Дурсгаасан мартах нь их цууранаас мөнхөг харваад мартагдах гэж би буцаж ирнэ. Энд өлгийнөөс үхэл хүртлэн дуулдаг уртын хонгор дуутай юм. Өрцөн чимчгэнтэл сонсож уйлж хайж дэвтмээр байна. Энд би удмаар байна. Дур зоргоорон гихтэн худлаа хүмүүн өсөн шоронд ялтан болох гэж би буцаж ирнэ. Энд
Эхнээсэн аваад эцсийн хүртэл худлаа юм. Эмзэг голон зангартал хууртаж яваа дуусмаар байна. Энд би удмаар байна. Дэлхийн хон сулж би буцаж ирнэ. Дахиж өгөх гэж би буцаж ирнэ. Би буцаж ирнэ. Тэр үхэл шиг хатуу үгийг л баг сонсож өгөх юмсан. Шекспир тэр аргагүй хайртай Дездемона харж хаад чи яахаараа ийм цаснаас цагаан төрсөн юм бэ гэж. Харын хар бэхээр янхан гэж өвчүүлэх гэж чи ийм цагаан төрсөн юм уу? Чарлал базж идэх шүү дээ. Харын хар бэхээр чи янхан гэж өвчүүлэх гэж ийм цагаан төрсөн юм. Тэгж туйлд нь хүртэл хэлэхээс ийм итийн юмны өмнө өсөгдөх ёстой шүү дээ. Биермен дүрсэн чамаасан хагсан гэхээс эзгүй загч нөх юм үхэл санагдан би яаж чамгүй байна да гэхээс энэрх ганц юм үхэл санагданаа. Аавла. Таны энэ зохиолууд дээр үхлийн тухай их байх юм. Энэ талаар Бүрэн хий агаад гэгэн орчлонд ирэхдэн бүжин хөлөөрөн хонхойлгосон зайгаан өссөн биерэн дүүргэж бүтэн болгоно. Эх орон минь. Тэрвээ чи ухаантай юм бол өглөө болгон үхлийн тухай бодож яах. Би энийг баримталдаг. Би маргааш өхнө гэж юм хийдэг байх хэвээр. Энэ үхэл гэдэг чинь бол зөгнөө дуудаад даллаад байхад ирдэг гэдэг шүү дээ. Түлхээд байхад явдаг ч гэдэг биш. Зүй зөксөрөө л ирнэ. Тэгэхээр бол үхлийн тухай бодох хэрэгтэй. Юмны төгсгөлийг бодоогүйгээр альва нэгэн ажил одоо чи бол төрийн томал башж байгаа хүн. Альва эхэлсэн ажлынхаа эцсийн үр дүнг бодохгүйгээр чи ажил хийхгүй хүн шүү дээ. Тэгэхээр бол би хүний амьдралын эцсийн үр дүнг л бичдэг байхгүй юу. Өртөө илүү үргэлжилсэн өнжиллийн улаан ууланд өөдсийн чи намайг багтаах өвс ширэлдсэн зайвий. Тэнд намайг тэнгэр толгойг нь ойрхон, өтөнд хөлийг нь ойрхон, өтгсөн ямаар гэн үзээ гэд би шүлгөчж байсан. Бүр оршуулах тухайга хүртэл. Энэ гай болоод би өчхийг үлээ энийг өвчөд 20 жил болчлоо. Их сонин байгаамдаа өхөл гэдэг бол ер нь тулгарч байсан. Хүү минь. Хүнээс өсөөн авч сур. Чи Нярон аймгийн хамгийн сүүлчийн ялханд миний энд харав. Үхэлтэй би нүүр тулаагүй. Зүгээр би үхэлтэй бол уулзах байх. Үхлийг би босоо байралтай гэж боддог. Би бол тэнд царцсан хэвтэй байралтай очих учраас би тэр огтлолцох байх гэж тэгж боддог. Огтлцох үед бол альва нэгэн юм бол би биенээ бол мэдэрч чаддаг шүү дээ огтлцож байгаа. Энд тугалган халтар зөвүүн цагаан сартай юм туяатай нар оцолдон уйтгаран өгшүүлж баймаар байна. Энд би удмаар байна. Энд үүлний хэрийг хүртэл зайлсан тунгалаг устай юм. Үемсэн сэтгэлийнхэн бузрыг угаад суумаар байна. Энд би удмаар байна. Эрэм хоёр хүн одоо ингээд ханилаад одоо элдийн элдалдаа хувааж явахт бол огтлолцож байгаа юм. Тэр үед ухаан байдаг гэж ярих юм бол хамгийн тэнэг хүн бол. Тэнд ухаан байдаг. Огтлолцол дээр ухаан эзэж байдгүй. Нүдэрэн залгаад өгөх үзэсгэлэнт минь нүгэлгүй хөөрхөн эхний агаад эцсийн хайр минь. Сэтгэл нь асгсан сүмэт нуурлан мэлтих сайхан чиний минь баясгалан чандыг мэдэрч цавдар нар жин үдэд зог тусаж сангасан адуу шиг чамайг юм залгилдаг. Зүрхэн дээрэн зурж өгөх үзэсгэлэнт минь зүйрлэх юмгүй эхний агаад эцсийн хайр минь. Зохиолчдоос ер нь их сайхан ийм гар бичих нь одоо ийм сайхан бичгтэй зохиолчд ер нь хэн байдгийг одоо үеийнхийг асууж байгаа биш л дээ. Та ер нь тэр алтан үеийн зохиолчдыг ойрхон байсан. Та өөрөө шавн ойр. Сайхан бичгтэй хүмүүсийн ноорг үзэж илсэн. Явах шиман бичиг бол тааруухан. Бүрүүдэрж гоох нэг тиймэрхүү. Гэхдээ хамгийн сайхан гоё бичдэг хүн бол манай лавга их сайхан бичнэ. Уранхагаагүй чинь. Эдгээр маань дашны ментэр сайхан бичнэ. Сайхандаа нэг тийм өөрийн гэсэн бичгийн хэв почерк гэдэг бол хүнтэйгэл адилхан байдаг. Одоохондоо бол сайхан бичдэг хүн би л байна. Тэ. Үнэхээр сайхан бичдэг юм аа. Хүмүүн гихч галт тэрэг алдаа оноо хоёр гэсэн хоссамдаа гүр явдаг олон чиглэлийн галт тэрэг хөдөлгүүртэн сэтгэлэн шатааж хөхөгаарт амьсгалан савсуулан
дуулж уйлж тохиолсон галт тэрэг ураг удам хань үр өвөг дээцгэх зорчигчтэй нь өчигдөр өнөөдөр маргааш гэх 3 цагийг тань иргэстийг замаасаа суулгаж хайлж хайрлж өсгөн одогсодыг замдаа буулгаж уйлж харамсаж гээн ёр бэлэг 2 хэмээх совин тань ёс цус 2 хэмээх жудаг тань аралтай ноён нуруундаа хүн чанар тань амьдын зэнхэр хорвоог илж шиг зүсэж туулнаа эцэг эхээс төрөхүйн эхлэхүүдл энхэн насыг элэхэн эцсийн зогсоол хүмүүнгэгч алдаано гэсэн хоссон дээгүүр явдаг олон чиглэлийн галт тэрэг. Өнөөдөр бид нар 90 оноос хойш зах зээлийн гэдэг нэг юм руу орцсон. Тийм ээ. Амьдрал ямар ингээл тонголтой байгаа. Бүгдээрээ сайхан явж чаддаг байгаа ш. Энэ дотор бие биендээ туслах сайхан үг, сайхан харц боллоо. Миний бодлоор бол мөнгө төлдгөө мөртлөө хамгийн их дутагдж байгаа. Хүн бол өглөө унтаж сэрээд хамгийн анх сонссон үгнийхэн интонац зөв буруугаар л тэр өдөр өнгөрдөг байхгүй юу. Энэ л маш их хэрэгтэй. Өглөө гарч байгаа юм. Чадах ёстой. Тэр хажууг болсон чадах ёстой. Наполеоныг бол Илд буу 2 ийм том болгоогүй юм. Наполеоныг бол эмээн том болгосон гэж. Эмээ ээж өглөө Наполеоныг сэрэхдээ Францын алдарт хүмүүс сэрэгдэг гэж байгаа. Францын агуу хүмүүс сэрэгдэг сэрээдэг. Гэхдээ тэгээд энэ үг гэдэг миний түрүүчийн ярьсан юм даа энийг л ярих гэдэг юм л. Хүн юу сонсож энд нь юу сонсож өснө үү? Тэр л ямаар л явдаг юм шиг байна. 90 оноос өмнөх Монголыг та ер нь нэг цөөхөөр хэлээч. Тэгштгэл гэдэг бол хүндөгч байгаа алмаар л. Ямар ч мөрөөдөлгүй, итгэвгүй, илүү юмыг хүсдэггүй, бусдад байгаа татаархадаггүй тийм үе байсан байхгүй. Дараа нь 90 оноос хойш ардчил бол дэлхийгээр тэнд явсан шүү дээ. Тэнийж явсан. Тэгээд тэнийж яваад нэг мэдрэмтгий хөөхтүүд өвж ирээд л хормойлж ирээл талбай дээр асгаж гэж. Мартин Лютер Кингийг би хөрөвддөг. Тэн дандаа өгүүлбэр болгоныхон төгсгөлд мөрөөдөж байна гэж хэлдэг байсан. Гэхдээ одоо бодоход тэр мөрөөдлүүд нь хингээ юм тийм ээ. Хар цагаан хүн автобус нь 500-аас тэрүүд ингээл 5 дороосоо ингийн сэтгэлгээ бол тэгж хуучирдаг байхгүй юу. Гэхдээ таны сэтгэлгээ яа уужрахгүй вэ? Одоо нийн үгүй хэлэхэд бол та нарын хийж байгаа нэвтрүүлэг бол одоо өөр өрсөлдөгчүүл болчихлоо. Тэр та хуучрахгүй л шүү. Зөвхөн нэмгэрэхгүй л байна. Зөвхөн энэ салбар. Хүн үнтэй юм хийж байгаа бол болзоонд очиж чадахгүй болтолд юм хийх хэрэгтэй байхгүй юу? Биеийн дийлж байгаа юм. Болзоо гэдэг бол бие дийлсэн хугацаа. Болзоонд очиж чадахгүй татгал занаа гэдэг оюун дийлж байгаа. Оюун ухаан дийлж байгаа байхгүй юу? Тийм болтол юм хийх юмсан гэж боддог байхгүй юу? Өмнө нь та хоёр яг ингээд хоёулаа ижлэхэн зочноогоо л да залчгаад ингээд сууж идэг байсан. Танд ер нь юу бодогддог байсан бэ? Энэ олон дугааруудыг хөтлж эхлэх жаах үед ч юм уу хөтлөө сууж хахад ямар бодол танд зөнхөлдөг байсан бэ? Үгүй зүгээр нэг бид хоёр энэ улсуудад ганцхан бууз булаацалж байгаа хоёр хөөгч харагддаг байсан болоо гэж боддог шүү дээ. Тэгэл дундаа нэг хүн суулгачаад хоёр талаас нь шүсээ өсчүүлээл үзээд байдаг. Та ингээл за та хоёр юм да. Одоо бараг 40 түнтэй ярьслага хийч үү? Тэгсэн. Эндээс одоо юу гэдэг нэг би бол 3 хуваах юм болов уу гэж бодоод байгаа юм. Гөөмөн гэж нэг бахарах нэг хүн. За энэ ч өстой нэг дэмий хүн орчлоо гэж нэг. Эсвэл ерөнхийдөө нэг дунд зэрэг гээд. Иймэрхүү юм одоо зүгээр бууж исэн үү? Хайрын цагч гэдэг юм уу да. Боожаагүй. Ягаад гэвэл бид нарыг шилдэх гайгүй байсан. Тэгээ ягаад гэвэл хүмүүсүүд орсон хүмүүсүүд энэ яах гэж орж байгаа юм гэж хэлсэн үг ерөөсөө байхгүй. Энэ үнд орох юмсан гэсэн хүн олон байгаа байхгүй юу. Бид нарын энэ хийгээд зүтгээд байгаа юм маань бол талаар болох зүйл огт биш л гэж би бодож зүтгэдэг шүү дээ. Энэ бол ягаад гэвэл мэдх хийгээ яриад дуусах юм бол мэдэхгүй хүмүүс бидний тухай ярил их шившгтэй болно л гэж боддог юм шүү дээ. Хүн гэдэг чинь ярьсаар яваад ингээд сэтгэлийн үүдэн нэгдэхин цагт бол нулимс байтгаа юу ч гарна шүү дээ тэндээс. Нөгөө уйлуулдаг барьдаг гэл ер нь уйлж дуулдгүй хүн чинь тэгээд явж байгаа ямар хүн юм уу? Биш. Цонхон онгойлголоо. Чухам би юу оруулах гэж онгойлголоо? Тэвэр тэнгэрийг тэглэх юмгүй орог гэж гэтэл өндөр хөгжлийн холмос өөрийн ирэхгүй бараалгадаг юм байна. Багтаж ядсан тунгалаг агаар байхан байсан газар байна. Цонхон хаалаа.
Аргалын цаг шиг улаан чулуутай асч байдаг дөлөө улам нэгж байгаа. Алгандан атгад тэнцэг гэж алаг чулуу гэсэн хөлөө улам нэгж байгаа. Бүтэн сайн зоргол яв. Цогцолтой тавга ахын зурганд явчихын да. Чулуутан жиргээд гаргүй нэ. Ёгцэр доочтой энэ бол нэг жинхэнэ. Станик. Үнжүүл гэдэг нэр нь ямар учиртай те? Унжиж ханамаар сайхан нутаг гэсний л үүсгэл үг баг. Энд чинь Чингис хаан жамаах хэнийг нэг бан хааныг нэг хүлээсэн шүү дээ. Өвлжиж. Тэ намаржаад өвлийнхэн сар гаргаад нүүс юм шиг байгаа юм. Тэгээд нууц тавчаанд байдгийн шүү дээ. Зорголын улаан болдог дээр нэгсэн чи яасан бэ гэдэг. Улаан болдог гэд нэрлэдэг байсан байгаа. Чингис намардсан газар. Тухайн нутаг орноос агуу уран бүтээлч төрнө гэдэг азтай ч юм шиг тэр дундаа энэ үгэн урлагийг эзэмшсэн улсууд жишээ нь тэр үнжүүлийг бичснээр бол би хүүхэд ахтаа анх тэр боржигны бортал тэргээл сонсч ирсэн. Ямар гайхамшигтай нутаг байдгийн бол бүр тэр уран яруу байдлаар нь л хүлээж авч ирсэн. Дараа нь тантай хамт таны нутагт очиж ирсэн. Тэгэхээр тэр нутаг уснаас бас тэр нутаг усыг ингэж уран яруу үлдээх хүн төрнө гэдэг азтай юм шиг. Хэдий олон уул ус өөрсдийгөө магтуулаагүй хүн төрлөختний түүхэнд үлдэж байгаа ч юм бэлээ. Бид мэдэхгүй. Үнжүүл тэр боржигны бор тал тэр нутгийг бол та дуул болтол нь гайхамшиг болтол нь бол бичиж үлдээсэн. Энэ бол бас тэр нутгийнхны аз. За байж. Сайхан нутаг шүү дээ миний нутаг бол. Миний яг хөгжихгүй нь бас. Таны нутаг хөгжихгүй маа гэд над ганц хэлдэг хүн чи л байна. Өнжүүлтэйгээ хөнгүү болж эхэлж байна шүү дээ. Та яах вэ? Гэхдээ одоо хүний л татдаг ямар арга байна вэ? Тэнийг л хиймээр байгаа юм. Одооны хүний сэтгэл гэдэг юмтай газар л үлддэг болсон юм шүү. Хоосон газар бол үлдэх дургүй юм шиг байна. Хоосон газарчтай юу бодож үлдэхвдээ хүний ч буруу гэж бас юу. Хоосон байсан ч газар шираа шүү дээ. Энд ч одоо өөр ихэн л төрсэн газар шираа. Хичнээн олон эмч багш нар төгсөж ийн ихэд нутагтай ихгүй. Ийм л болцсон юм байна. Газар үнжүүлэх биш л байна та. Тэг ирэх нөөцлөө. Монголын газар болгоны зов. Тэг газар болгоны 330 сумын зовлон байгаа. Тэг 30 сумын зов. Ирэх нөхцөлийн тарихгүй болохоор ч одоо. Хөхөө улс, ногоон тал, цагаан гэр, хар нуур хөдөө. Би асуухад сараацсан зураас нь салхи гинэ. Садарсан зураас нь зам гинэ. Багтаж ядсан цэгнүүд нь цэцэг гинэ. Баллуурдсан хэсгүүд нь цөлжилт гинэ. Хөдөө. Энд хүн алга гэж би асуухад нүүч гисэн гэв. Энд чулуу алга гэж асуухад зөөч гисэн гэв. Хөдөө. Миний охины зурсан хөдөө. Энэ төр гэдэг юмны мөн чанар хүн чанар хоёр бол миний нутгийг дайрч өнгөрөх стайл гэж боддог. Тэгтэн бол өлзийтэй дайрч өнгөрөх ёстой гэж боддог байхгүй дандаа. Та нарын бодоод байгаа нэг жишг сум гэдэг юм шүү дээ. Тэрний дайтай болгоод тэгээд нэг төвлөрөл буй болгоод их өндөр хүн хормой дорогоо гөлөг харалгүй гიშгчдэг шүү дээ. Тэгэхээр их хотод ойрхон болохоор ерөөсөө миний сум энэ чи харахгүй шүү дээ. Ерөөсөө дээгүрэн дүүгүрдээд л тэгээ манайхаас гарсан юм чи ирэхчгүй. Тэгээ сураг байхгүй. Хүн дөргөлцөө хөгчгөл алга болно. Манай дахиад сонгогдсон их хурлын гишүүд. Би нэг үйл нутагтан элэггүй энэ муусаа навчнуудыг бол ажилгүй болгох хэрэгтэй. Та нар ингэж ард түмний дургийг их хөрөх юм бол ард түмний хилэн болсон цагт та нар цусаач унтрааж чадахгүй шүү гэж би хэлээд өнөөдөр сонин болгон дээр адлагдаал явж байгаа байхгүй. За уул ус руу жоо орох уу? Улс төрлөг байна л явж байгаа. Энэ төрийн тамгыг би эхийн сүүн дороогоод булжихсан. Сүнсэн саамшихын цагт сүүнэрцэн энэ газар дээр үннүүд төрийн хаан тамгаан атгаж төрөнд. Тэгээ энэний дараачаар бидний онцгт болж байгаа нэг дуйлан бол өөрийгөө мэдрэхгүй байна. Би ямар хэмжээний хэрчнээний оюунлаг, хэрчнээний боловсралтай, хэрчнээний хүнлэг, хэр дайны одоо би хүн блэ гэдгээ бодож чаддаг байхгүй юу? Зөвхөн хүсэлдээ хөтлөгддөг ийм онцгт амьдарч байгаа байхгүй бид нар. Сүүлийн үед оюунлаг хүн гэл их ярих боллоо. Оюунлаг хүн байгаамаа гэдэгт бид юуг хамааруулад ойлгочиход ер нь болцооны юм бол. Миний хань өдөржил ханилгатай намайг оюунлаг гэж ерөөсөө хэлж байгаа.
Хамгийн ойроо хамгийн их мэддэг хүн маань намайг тэгж хэлдэг л байхгүй. Миний хань сайн хүн, мөрөөрөө хүн гэж л ярина нөхөөс манай нөхөр моёолог шүү гэж согцсон хүүхэн ч ярьж чадахгүй тэгж. Тэгэхээр бол энэ бол ойрын хүний үг биш байна л да. Энэ чухал. Тал олгосон холын хүний үг. Таниагийн хүний анхны долоолог гэж би боддог байхгүй. Оюунлаг гэдэг чинь үрдэнгөө гэсэн хүнийг хэлдэг. Өөрөөр их орондоо ард түмэндээ хүнд Таны эд залуу нас түүний өмнөх үед сэхэтэн гэж хэлэхэд бараг зургийн зурж болохоор тэр хүний одоо нам байл тэр одоо боловсролын хүн ингээд бүрэн утгаар нь авч болохоор тийм дүр зураг буудаг байсан. Энэ үеийн сэхэтэн гэж одоо хэнийг хэлэх вэ гэдэг бол маш маргаантай. Тэр үеийн агуу сэхэтнүүд бол ба шүү дээ. Төрийн дөрөвнийч. Сэхэтэн гэдэг нэрнээс ичиж чаддаг байсан байхгүй. Сэхэтэн гэд том тэр малгайг өмсчхөөд би ямар байх вэ гэж өөрөө дотгошон жимэлж ичдэг байсан болсон байхгүй юу. Одоо бол хэлэх тусам одорно. Сэхэтэн гэд хэлэх юм бол сэхэд явчихна. Оюулан гэх юм бол оюунлаг гэх юм бол одроод явчихна. Бүр магтаал зөгтөг амцаг. Энэ онцаг бол. Бүрөө. Тий, бүр магтаал зөгтөг онцаг. Би магтаа шагнал хоёрыг энэ зуунаас хасмаар байна. Шагналыг ч гэсэн үү? Тий. Хасмаар байгаа. Юунд нөхж байгаа юм? Би ойлгохгүй. Яг уу ингээд нэг юм яриад өөрөө дэмил юм яриад анлилгийн үз. Яг энийг гасчна. Энэ танд ч одоо нэг том шагналтай байгаа. Баатар авчаад. Айгуу. Хэрэгэн Баатар авчихад байх чи. Яа на та хоёр нэг л их амь насаараа Баатар хийсэн хоёр хүн юуны төлөө ёо. Тэнт. Госуулаад байдаг. Ямар хэрэг вэ? Хүний нутагт явсан аяны цулбуур эвхэж хилийнх нь бомтонд ирлээ. Торгон хилийн эмзэг зурвсны цаана тортог суугаагүй эх орны минь сэжүүр амарч гэж байгаа эхийн хормой шиг намайж алтан харгамтай толгодон өндөлзөн хэн байна. Хилийн эрхэм түшмэл хэмсгэн ширтэж хуудас дараа нь асуулт бүхэн нь хариулт нэгсэн хуудас дээр аль улсын харьяат болох гэж асуусан байна. Монгол гэж 6 хан шиг босоовсгийг 6 хөхөт тэнгэрээс доош нь буулгаж бичлээ. Монголд хэдий хугацаагаар суух гэж бас асуусан байна. Өгтлэн суунаа өгсөн хойно сүнсмэн хүртэл Монголын харьяат гэж бичлээ. Зарах юм байна уу гэж асуусан хүмүүс завсараар нь бас гүйлдэн мохоо хутах шиг тэдний нүднүүд Монголын зорох уу гэж асуух шиг сэртийлгэн. Үгүй дээ, үгүй. Хардаг нүд гимэн цавчихын мартаж өмгөөлсөн. Хальдаг амиг гимэн үххийн мартаж өмөрсөн нутгаан өгснөөс үхсэн дээр гэж цусан буцалсан номын хөвч агтай элдэн үр садыг Монгол гэдэг юм. Нуугаад байхад цухалзаад байгаа санаагаан ав. Нутаг руу мань өнгөсөн нүдэн ав. Өвөг дээдс минь яссан дорн ивсэн өндөр их оронд минь санаархвас заяач нь тутна. Тантай бас яригдчихсан зүйлтэй. Ерөнхийдөө бол таны нэр бол яг төвд нэр тийм ээ. Тий. Юу гэсэн утгатай? Үлэм сахиус гэсэн. Үлэм цагус гэсэн үг. Танаа өвөө гэн талаар та ямар мэдлэгтэй вэ? Гэхдээ амд баривж ир гэж л хүн байсан. Маав минь ихээс хоёулахна. Хоёр өрөөцгтэй хоёр хөөдлөө. Би тэгээ энэ талаар бол нутаг усныхаа гарал үүслийн тухай бол энэ чинь ингээд энэ миний энэ ард байгаа энэ мундаг уулч нь бол ингээ олон тэнгэрийн өрөөс дахиж өнгөрсөн юм лээ нэгээр. Тэгээд ганцхан янзаг улдаж хоцроод тэндээ чулуудсан энэ уулуулсан гэж ярьдаг байхгүй. Тэнгэрийн өрөөсний янзаг мань гээд миний шүлэг үйдээ. Тэгээд энэ бол хэвтэж байгаа чулуу янзаг юм баг. Ижийчгүй юучгүй энэ дээр холдсон чулуучдсан юм. Домгон тийм. Дуртай сүнс сулган онож төрдгөө ховор заяа. Миний тал нутаг. Хөл дорхтон жулуунд нь бүдэрч хөх толбтой хонгорон унаж талман чимэн их гэж тамгаан дарсан газар шороо хөх тамгатай миний тал нутаг.
Монголын минь хөх тэнгэр гэж ярьдаг л та. Энэ хаанч байхгүй ийм сайхан хөх тэнгэр гэж ярьдаг. Гадан дотн очиход энээс ч илүү баг хөх харагдаад байдаг. Тэгээ энэ бол яруу найраг уран зохиолын тийм сайхан өөрийнхөө эх орныг магтдаг нэг тийм жишг юм уу? Нэг бол энэ хөх өнгө үнэхэрийн тийм өөр өнгө юм уу? Нэг бол эзэн хүндээ тэр эх орных нь өнгө тийм содон сайхан харагддаг та энэ юм уу? Ер нь гадны шүлэг яруу найрагт өөрийнхөө орны хөх тэнгэрийн орон эднэр гэсэн зөвөрлөл ер нь байдаг юм уу? Байлгүй яах төндөө биш. Байдгүй. Хөх тэнгэрийн орон гэснийг бол яг би тэгэлж байгаа юм бай. Тэрнээс бол тэнгэрийн орон энэ гэсэн юм бол зөндөө л байна л да. Бид нарт нэг л тэнгэртэй шүү дээ. Нэг газар нэг тэнгэртэй юм чинь тал талаас нь магтаж байгаа юм. Нэг сайхан хүнд дурлцсан олон эрчүүл шиг л дэлхийг магтаж яваа шүү дээ. Уйхан замбат намжлын нор банз тагсныг гэн дурсгал зориулв. Номхон далайг цуулах хөлөг онгоцсон дээр нор банзад хайтны дуулснаар уйхан замбат хангинахад амгалан дөлгөөн далай тэр чигэрэн өндийж арслангийн зогдор шиг босдог. Намхан толгодон хөтөлсөн өндөр уулын хэзэд нор банзад хайтны дуулснаар уйхан замбат цуурайтахад бэлийн номхон жилууд нь дээшэн тэнгэрөө догшиж битүү цагаан манан жирэмсэн ихийн цорой шиг язардаг. Амьдын хорвог надтай орхисон ижин аван санаж алаг өдөр бор шөнийг барж ядаж байхад ахаад Монголд заяахгүй нор банзад хайтны дуулснаар уйхан замбат зангинахад хөх тэнгэрийн одод заадсан бараадан цуглаж хүүхдийн байтгны хонх шиг жингэнэж гэрлээр уйлдаг. Энэ ингэ дуусчлаа. Мохо дуусчлаа та. Янцын шүлгээ сонин дуусгаач. Дими боллоо та. Энд ихтэй хамгийн гоё нахгүй юу? Хүмүүс тэгдэг штэ. Үний юм чин тайлбарлах гад яадаг юм бэ? Орхичооч ээ. Үний юм аандаа мэдэгддэг гэж хэлдэг. Тэр өөр нь хэр ортой хариулт юм бол үнэнтэй л бол Намбайтал дуугаа сууж ич мэдэгнэж байна. Үнэн бол хожим эрхийг хүлээвэл хүний нас тэрнээс даанч өгнөх. Монгос гэдэг найны танчин болнодоо хөрхимэндээ би бурхны алдаа гэж шүлэг байгаа юм. Ахархан хугацаа амьдын жаргал надад харамгүй гэсэн атлан амар заяа үзэх хөвгүй намайг үтээжээ би бурхны алдаа үзэх үзэсгэлэн хайр хагцал надад харамгүй гэсэн атлан үхлээс устаас үннийг олохгүйгээр намайг үтээжээ би бурхны алдаа үзэн ядуулж атаанд химлүүлэхийг надад харамгүй гэсэн атлан үйлэн эдлэж жаргал үзэхгүйгээр намайг үтээжээ би бурхны алдаа. Өнөөдөр өстө 100 шиг өдөр байна. Үгүй ямар гоё. Чи нүцгэлээ. Үгүй харин тий. Яасан гоё цаанаасаа тий. Тий. Өөрөө ярих байл. Хүmoo илээ. Хэнийг муу хэлэх байлаа. Хоёлаа алах уу. Таныг ер нь би нэг хүн муулаа суужихыг бол ер нь тэр сонсоог. Миний 90 миний зорилго тэр. Ил далд нэг өгтөл хүн. Бараатын дөмөн буцалсан цагаан тоосонд буурал дэлхий бударсан бэлүү цэжэрэн салхирилсэн бараатын дөмөн мөрмөн битүү амьсгааны үзүүрээс оргисон дууны хээр мөрмөн хуурын хоёр утсан дээр тэлчлэнхэн хөрвөн уучин бензны голос янцган самарн бодлын минь хи морин баугийн хүүгийн химэр бадгар хатирсан бараатын дөмөн шадшадар задарсан шарталын гэлба. Таныг бол яг үеийн уран бүтээлчд тайлбар жанцсан дуруугаа байна. Одоо шаруугаач гэдэг юм уу. Ингээд ярихад бол та нарын хооронд яг тийм таарамж байдаг. Гэхдээ ер нь онцог гэдэг бол хүн нэвтэй байхын нэр биш шүү дээ. Яг бол уран бүтээлийн хувьд өөр төрөл байдаг. Тэндээ ухаан нэвтэй байхыг хэлж байгаа байхгүй юу? Ухаан уламжил хоёр нэвтэй байхыг эв гэдэг болохоос хүн үеийн 7 жогоог эв гэж хэлдэг байхгүй. Бид нар хизээгээр ингээд маргаад ингээд сантай мотой байдаг ч гэсэн бие биенээ ирэлдэг билүү чулуу хоёр, билүү хотоо хоёр шиг л явж ирсэн шүү дээ.
Яг үеийнхний чинь болохоор юу гэж байна би тэгж хэлээд байгаа нь яагаад эдгээр юм хоорондоо юм байд юм бол доо гэдгээр асуулаа л да. Гэхдээ одоо та нар яагаад бие биендээ одоо өдөө нассан ингээд орон бүтээл тамт байсан гэж ерөнхийдөө манай лавгаа бол их хүмүүстээ бол тий. Хүмүүстээ гэдгээ тайлбар гэсэн өөрөөс нь асуул гэж байгаа. Хүмүүсүүд илүү юм дургүй байж мэднэ. Бие биенээсээ илүү байхад дургүй байхаа. Тэрнээс болоод муу сайн хийдэг юм болов. Тэгээд энэ явж бол хүнийг муу хэлүүлэхийн үндэс бол атаархал шүү дээ. Манай лавга гайхтар шүү гэж хэлчихвэл та намайг ануу онч хиллээдэ гэж бодох уу намайг онсонгүй дээ гэж бодох уу? Юун зохихгүй байх вэ? Над бол одоо ямар ч намайг хинч муу хэлсэн, хинч сайн хэлсэн, хинч над руу нулимсан, хинч намайг үнссэн над наалтхан байсан. Би бол дархлаатай бол дууссан. Айхтар гэж ер нь нэг тийм ойртод баймаргүй хүн гэсэн болгоомжлмаар хүн гэсэн утгыг илэрхийлдэг юм болоо да гэж боддгийн шүү дээ. Хаашаач болж болох. Тим юм дээр лайхтар хүн байлаа шүү дээ. Дэндүү хайрладаг хүмүүсээс асуулт ирэх бол Гэцүү те? Таатай биш. Таатай биш. Биш байдаг. Тий харин. Би хүндэтгээд тэгээ хариулах. Би өөр нэг одоо би нэг зэрэг нэг одоо гүрвазар маань ч юм уу миний шавч юм уу ирээ ясан бол би бол үзэд тармаар байна л да. Намайг ойлгоцсон мөртлөө тохоорхоод байгаа юм шиг санагдав. Яг тэгээд асуулт асууж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд ойлгодог мөртлөө тохоорхоод байгаа юм шиг. Би таны нэг занг өрөвддгийн. Нэг хатуу үг хэлчихэл нэг хатуу хүн шиг хэрнээ дотроо та их нурдаг. Хатуу үг гэдэг бол ерөөсөн би эсэгдэггүй сэтгэл эсэгдэг. Айхтар хурц хутга шүү дээ. Ийм хүн димиг би хүнлөө онилчхад тэр яаж вэ гэж бодохоор үгнийхээ хойноос харамсах сэтгэл төрдөг. Харамсах ш та бүр нурж байгаа надад санагддаг тийм. Яаж нэгэ цайруулаад та гэж бодоод л өстө зовдөг шүү дээ. Тэгээ тэр цаад хүн чинь яаж цайрах юм зүрхэндээ шигдсэн үг бол хэзээ цайрахгүй шүү дээ. Тэгээ наад өгөөл хүн болгонд хэлээд байдгүй үстэ тийм ээ. Очоод саясаа гэсэн хүндэл хэлдэг үст тийм ээ. Буудаг гэсэн хүнд андаа гэдэг шиг. Тэгээ хэлий гэсэн хүндээ л хэлнэ л дээ. Гэхдээ хэлэхгүй баймаар хүндээ хэлчихдэг юм аа. Тийм тохиолдол байдаг. Миний гадаад төрх дотоод сэтгэл хоёр ямар ч зөрчилтэй. Миний гадаад төрхийг харсан хүн бол ширүүн хэрцгий муухай ааштай энэ төр гэдгийг. Ядж захад нөө панк ямар юм шүлгээ бичин тийм үгээ сонгон таач. Тийм яахан тийм гэдэг бах. Гэтэл би хариуг үзүүлэх юмтан. Тийм би хариу. Би бол яхав дэндүү дэвтцснийгээ бол би эргэж бодохдоо бол би нэгдүгээр ангид ортлоо мөн мөхсөл дөө. Ээжийнхээ сүүгэн мөмийн хүртэл адраал. Нэгдүгээр ангид орохын өглөө нэг шопгчхэл сургууль явсан л та. Тэгээ би тэр болтол сүүг өгч гэсэн өгчсэн болохоор дэндүү зөөдөрцсөн болоо тал гэж өөрийгөө боддог шүү. Харин та зөвлөм. Тэр удаан охин өгсөн хүн бол их зөвлөхөн байдаг юм байна л гэж боддог шүү. Тэгээ яг тэнийг юм л да энэ яг тэнийг л амтлан болшоо болохоор л юм. Томортлон юм өгсөн хүн тэнийг болдог л гэж хэлдэг. Би бол сургуульд явахынхаа өглөө шоп гэж орчихвол тэгээд ижи дагаад явсан. Тэгээд нэгдүгээр ангид орчиход би малгайгаа мартчихад орсон. Тэгсэн нэгдүгээр цагийн завсарлага болоод гараад ирсэн чи ижи малгай өрөө сургуулийн гадаа зогсож ирсэн. Тэгэл сургуульд орсон. Ээжийн хоёр хол хэцүү. Аав хоёрыг хол хэцүү. Бэлчээр төвөөсөн овлоггүй тэнгуут нь би гэдэг морьтой хөшөө. Мандмын гэд шөдөр шүүрээд босоход нь Монгол улсын төрийн дуулал ихшиг болдогсон эцэг төрмөн. Уламжийн шинжил хоёрын дундаас яруу нарх төрдөг юм байх. Эцэг их хоёрын дундаас үр төрдөг шиг. Бүр шүлэгчгүй он цаг гэж байдгүй. Он цаг өөрөө наригчтайгаа ирэх байх. Он цаг өөрөө нэвсийтэл юм дагуулад ирдэг юм шүү. Гал таслан тоон өргөхт чинь ганцганд чинь хэлэх. Гэрийн чагтганд уях эзэгний чинь үзүүртэс сүлжиж өг гурван мөршүлэг аавн тэрлээ. Эмэйл дээр ургасан уул атлан элгэнд чинь багтсан толгод эр хүнийг л хайрлаж яваарай. Та надад нилээн цөөн биш удаа бүсгүй хүнд их ухаан зогтгүй маа гэж хэлжсэн. Умайд нь тарих хүрлддэг болохоор би ингэж бардам хэлээд байгаа.
Дэлхий хичнээн хөгжлөөхөд хүний тарих үйлдвэр босготол мөн тэрнээс дэлхийн сүнэл нь ойрхон баг. Тэгэхээр эмэгтэй хүнийг бол ухаан зохихгүй гэж хэлэхэд бол алдсуулах юм шиг санагдавч эмэгтэй хүнийг ухааныг гаргахтал зоох хэрэггүй гэж хэлэх. Ухаан гаргахт нь битгий зовоомооргүй бол шүү л гэж байгаа болохоос бурхнаас өгсөн өгөгдөл нь яг адилхан шүү. Тархины багтаамж хичнээн сая живаастэй гэдгийг тэр л ёсоор эмэгтэй хүн бүрэлддэг. Ухааныг гартал битгий зовоо гэдгийг хэлэхийн тулд эмэгтэй хүнд их ухаан зовдөг юм аа. Зохидгүй маа зовн шүү гэж хэлж байгаа юм би. Ёстой олон хүнийг сонсоосаа гэж бодож байна. Эмэгтэй хүнийг ухаан зардал нь битгий зовоо гэж гайхамшигтай. Ухаан зарна гэдэг чинь бол одоо ухаан туйлдаа хүрнэ гэдэг чинь нулимсаар илэрнэ, багтралтаар илэрнэ. Тэгээд тэр эмэгтэй хүний орчинд гутах эмзэг чанар нь эр хүнээс хамаагүй наагур шүү дээ. Тэгээд тэрний тухай хэлэхдээ л ухаан захгүй гэж хэлсэн болохоос чи тэнийг вэ гэсэн үг ерөөсөө биш. Тийм. Тэрийг бол би нэг чи мэдсэн л дээ. Наад ойлгочод байгаа маа. Цаад утгын л би асуусан болж та өөрийнхөө амьдрч чаддаг хүн гэж би боддог таныг харьцангуй. Тэгтээ та тэр хэрээрээ маш их шаналдаг гэдгийг би хардаг. Ер нь явж хүн өөрийнхөө амьдрах боломж хүнд байдгийм үү? Хүн хууль дундуур, ёс заншил дундуур жудаг сэтгэл хүн чанар дундуур л урсч өнгөрдөг шүү дээ. Тэгэхээр бол дэндүү зоргоороо байна ч гэж юу их орчлонд. Орчлон хүнд бол хязгааргүй эрх дур зоргыг өгөөгүй юм шүү дээ. Би харин хүнийг бол хорвоод эрэхтэй зовох гэж ирдэг гэж боддог. Монгол тулхтны зүүн эрхэм. Шал хамаагүй юм асууж байгаа. Гэхдээ монголчуудын бас нэг таамаглаад бүгд ярьдаг нэг одоо нэг зүчийг Чингис хааны хүүхэд биш гэл мэрэгдийн гэдэг. Ерөнхийдөө бол зүч бол одоо мэрэгдийн хүүхдээ гэдэг юм явцсан байгаа байхгүй. Жилгэр бүхэн хөвгтөл гэж хэлэх гээд байгаа юм. Би энэний төлөө бол шалсан хүний нэг нь би. Яагаад гэвэл атгах нөөж гэдэг жүжигдээ би зүчийг Чингисийн хүмүүн болохыг л батлах гэж зүтгэсэн. Тэгнаач таны зохиол л доо. Одоо зүчийг ацраа цусан шинжилгээ авъя гэхэд ирэхгүй байхгүй юу заадах. Ер нь амьдрал дээр би эмэгтэй хүний зүгээс бодоход зүчийг бол би мэрэгдийн хүүхэд байгаад Чингис хаан маань хайрлсан байгаасаа тэгвэл миний одоо тэр Чингис хааныг хүндэтгэх сэтгэл эмэгтэй хүний хувьд бүсгүй хүний хувьд илүү дээшлэх юм шиг. Ер нь амьдрал дээр зүчүүд зөндөө байдаг. Зүчийг хайрлсан гайхамшигтай аав ээж нар байдаг. Энэ тал дээр би танаас асуумаар. Би бол ерөөсөн хүн гэдэг бол хэрвээ миний харьяалдаар миний дор амьдрч миний дэргэд байж намайг хайрлаж өөрийгөө хайрлуулж яваа хүнээс бол чи хэний хөөхөд гаргаав гэж асуух хэрэг надад байдгүй санагддаг байхгүй. Тийм хэцүү. Асуух хэрэггүй. Үгүй чи гаргаж амьдрч байсан хугацаанд өөр чи тэгвэл эзэн байх чи яасан. Тэгвэл бүх юмны эзэн байх чи яасан гэж асуумаар байгаа байхгүй. Энэ дэлхий дээрх бүх ирчүүд ингэж бодож чадах болов. Асууж болохгүй алгалах байх л да. Логтуудаа нэг өөр болол эрүүлдэ нэг өөр болол. Алгалаа байх хэлгүй. Хүсэндээ багтсан ир хүн. Эрээн чамлсан эм. Ихийнхэн нулимсаар хэрээн угаасан үлд дургүй. Ер нь явж улс их орон энэ дэлхийн итгэлийн төвийг эр хүн авч явдаг, сэтгэлийн төвийг эм хүн авч явдаг гэж би хэлэх гэж. Дээхэн үе чинь хүүхэд их өргүүлдэг байсан. Тий. Яаж тэр одоо айл хүүхэдгүй айл их байсан юм уу? Нэг бол одоо тэр чи яагаад тэр айлын хүүхэд хормоолоод тэр аваа авчдаг гэсэн. Үгүй тэр чинь яаж байгаа шүү дээ хүн шиг том өглөг байдаг юм лээ. Хүн өх шиг том өглөг байдаг юм лээ. Тэгээ хүн бол бие биендээ ханиул өөр хүүхэд муутай ийм айлтай бол өргөж байгаа байхгүй юу? Тийм сайхан сэтгэлтэй. Өглөг шиг том юм бурхан юм. Байд хүн өглөг гэж. Тийм болохоор монголчууд бол тийм сайхан сэтгэлтэй болсон. Хүнээр дутаах, үрээр дутсан хүүхэд гарахгүй хоёр хүнд хөвгтөө өргүүлж байгаа байхгүй юу? Энэ хоёр маань үрээр дутахгүй явах гэж өгч байгаа байхгүй юу? Тэгэхэд хүмүүс бие биенийхэн тухай ямар их боддог, бие биенээ ямар их хайрладаг байж вэ? Тэгээд өөрийнхөө гарсан үрээ хүртэл. Тэрнээс ч бол гэр дотроо төрсэн хомцын хүүхдийг л адлаад өгөөгүй тэхгүй шүү дээ. Үеийн үргээцгийг өвчөд орсон хүүхдэд хөндөгчдөг шүү дээ. Ингээл. Тэгэл ахын дүүс шиг аван ижи болоод айл хонор буугаал ингээл явчихж байгаа шүү дээ.
уулзуулаад ижиднэр золгуулаад аавд нь золгуулаад нөгөө хүүгээ том болсон хойно хөрөмнөр хайрталтай хэдэн талаасаа хийгээд ингээд нэг ийм дэлгэр сайхан сэтгэл байсан байхгүй. Тэр одоо ховорхол юм шиг байна. Хүүхэд эцгийг хязгаарч ойлгодог юм байна. Яг гэвэл эцгийн хайр гэдэг бол тийм ижийн хайр шиг тийм ил гардаггүй юм байна. Тийм учраас аавгаа ерөөсөө хүүхдүүд ойлгодог юм байна шүү дээ. Тэгээ эцээч аав гэдэг ер нь ямар хямдхан хэмтэн бэ гэж бодож байгаа би. Та ер нь өр хүүхдээсээ ач хариулах тухай юм боддоггүй. Авахгүй авлага бол тэднэр. Эргүүлэхгүй өглөгөл тэднэр. Би тийм тэнийг бодолтой. Одоо бол дээд сургууль төгсгөө тэнд явуулаад гадаадад явуулаад мэдэн тамиртай чинэлэг нөхөртөө суулгаад тэгээд ингээд хишгийн хүртээд ингээд сайхан ингээд хуримнаар хийгээд ингээд баярхаал ингээд байж гэж бодох. Би нэг ч хүүхдтэй хором хийгээгүй. Би антайгаа анилахтаа хором хийгээгүй. Түүний утга нь утга нь үгүй яах юм? Яс ямгаар төр төмбөр байдгүй юм уу? Үгүй ер нь би чийч хамт амьдарч байгаа л тэр нь анхны сүгэндээ багтаад өтөлсөн л байвал тэр хором баг гэж боддоо шүү дээ. Эхэндээ нэг сүндөр болол бид хоёр эхэллээ гэж хашгирах бол утгагүй шүү дээ. Эргэшгүй болж аав нь хэвтэрт ороход ижигэн дэргэд үтгий байлгаараа гуяа. Ижигшин дэргэд байхаар эрхлээд үхэж өгөхгүй байж мэднэ аав нь. Үйлэн сэнхэрлээд ирэхэд тороод байж мэдэх үрдэгэн зүг нь ялхарсан хүн шүү аав нь. Ижигч нь жаргал даахтай болгосон ч зовлон даахтай болгоогүй. Тийм байж билээ гэж өгүүлхийн нэгийг хасах гэж бодсон мань тэгж байж билээгээд шаналхын нэгийг хасах гэж сонсон мань эцсийн амьсгалан татхтан хань мэнгээд энэлхийн нэгийг хасах гэж ярьсан мань эргэшгүй яруулсан эцсийн гэрэн дээр ижигэн дэргэд үтгий байлгаараа гуяа ёсын өмнө эр сэтгэл цөмөрч яолж ирэхлээд үхэж өгөхгүй байж мэднэ аавна гэж. Ахтар бодох. Үгийн баялаг ер нь бусад орнуудтай харьцуулахад ямар вэ? Хамаагүй л. Эгшилэн чанар үгийн баялагаараа бол Монгол улс бол монгол хэл бол агуу үйл үг агуу ерөөс хэлэх юм байх. Одоо Японы хайку гэдэг шүлгийг бичүүлзгээ бид нар олон янзаар бичиж байгаа. Тэг чин 17 үетэй шүлэг. Тэрнийг хийхэд бол монгол үг бол элбэгдээд ерөөс бүтггүй. Монгол эгшилэнд монгол хэл элбэгддэг байхгүй юу? Япон хэл. Манай нэг Япон багш Башаа хэлжсэн. чинь бол одоо башаа энтрийг л харж байгаа шүү. Тийм. Тэр гиндаси байна. Хайку танк ингээ бичнэхэд бол монгол хэл бол элбэгдээд. Манай нэг уран зохиол судлаач Япон багш хэлжсэн. Монголчууд шиг шүлгийн уралдаан хийж одоо болор цомыг маань хэлж ийн л та. Энийг арт түмэн сонсох гэж ирж баясдаг ийм наадамтай улс өнөөдөр дэлхий дээр бараг байхгүй гэж хэлжсэн. Энэ үнэн үү? Үнэн. Эртний уламжилт хэрэг нарт. Бид нар чинь гүүгэн татахтаа бараг дуутай шүлэгт. Бид нар бол унгаан барихтаа дуутай шүлэгтэй, магтаалтай ёроолт. Ерөөсөн Монгол улсад бэлгэдлийн үггүй юм гэд нэг чулууч байдаг шүү дээ. Монголын оюун ухаан бусдаас илтэд амгай. Би бол монгол хүнийг би бүхнээс дээгүүр гэж үзэж. Сүлдүүлдэ дуулж байгаасаа гэж германууд гэж. Нэг санаа. Гэртээ ингээ секундэлтээ сууж идэх ч удаа. Харин таа. Өвчтэй. Зайд бол нэг ийм авч юмсчтэй тэгээд салдаг байна. Тэгээ тайлчаач. Яа гоё. Одоо манайх ч болор цом гээд шүлэг уншиж нааддаг. Ер нь аливаа урлаг энэ яруу наргийн төр бол их уралдаанаар чөгждөг ч гэдэг шүү дээ. Зүгээр яах вэ ингэж цэнгэж яруу наргаар цэнгэж уншигч зохиоч хоёр уулзж байгаа их сайхан учрал. Учраас би болор цомд яахан давт. Бүр догдолдог байлаа шүү дээ. Болор цомд урчин чи хурднамаар унах гэж байгаа хөвч гэл. Тэгээд би нэг удаагийн цом дээр шүүгчийн зөв шийдэх юм бол би төрүүлнэ гэж бүр 2-3 сарын өмнө сонд бичээд тэгээ болор цомд ороод төрүүлжлээс. Хэлж байгаа л төрүүлжэл. Буруутай зөвтэй орчлонд би бурхан шүтгэр хоёрын эдлэн явсны мөнх бус хоёрын мөчөөрхөл тэгээ дууснаа. Үхэл миний хамгийн хуучин хагацал, үхэл миний цагаатгал, үхэл миний ижидэн оч томилолтоо. Нэг жил хүүгээ хасчихвэл хүүгийн минь оноо хамгийн дээр гараад ихтэн дээр би хассан. Хасрыг хасаач. Тэгээ 2-3 жилийн дараа нь бас оноо өндөр болохоор эзлүүлсэн чинь л улсууд бас хүүхдээ төрүүлүүлж байна гэж ярьдаг юм л. Тэр ямар хамаатай. Эрдэнэ очир 3 дугаар байр. Саяын 2 өрсөлдсөн 2
одоо нэг ийм моно гарсан байх юм. Би хэлнэхэд бол хэцүү юм бай. Гэхдээ Сэндаюш 21 оноогоор Хасар 22 оноогоор ганц оноогоор дөрүүлж байна. Энд нэрээ нэг асуудал толгойд бодогдоод яагаад таны ер нь тал илүү хүүхэд гадаадд байгаа тань та яагаад тийш нь илгээгээд явуулаад байна? Тэр авиас юм үнэлэхгүй байна. Үнийг бол байлгуудаа явуулна гэж байхгүй шүү дээ. За мэдгүй би асууя гэж бодож байна. Одоохондоо тэгээ байж байгаа. Монголоо орхино гэж байхгүй дээ. Гэхдээ өөрсдөө тэрийг ярьдаг үсттэй. Ярина. Юу би ингэж явах гэж байна гэж юу? Үгүй за ийм юмнаас болоод явж байна гэд Хэлэхгүй. надад бол яриад гэсэн. Хасар бол их хэмзэгдэлээ байлаа. Тэр шүлгнээс болоод болор цом дээр хасагдсан, дараа нь болор цомоос авсан гэд нөгөө нэг юм эмоцтой хүн чинь янз бүрээр хэлүүлээд ирэхээр сэтгэл зүйн хувь тэрийгэ даахгүй ч гэдэм үү. Тэрийгэ ярьж ийсэл та. Бид ч төсөлгийнхэн болохоор уулзалтад ярьдээ. Бүр нулимс хэлгэнэ ярьдээ бэл. Баярлалаа та бүхэнд. Би их азтай хүн юм. Намайг дөрүүлж өсгсөн ээжидээ баярлалаа. Нас нэмэх тусмаа зовлон нэмж байгаа хүүгээ уучлаарай гэж аавдаа хэлмээр байна. Баярлалаа та бүхэнд. Тэгээ хасрын оноо илүү гараад ирсэн юм уу боддороо яг? Бодтой. Тэгээ би хасаал хайцсан. Тэгээд би бодсоо л да. Би хүүгээ бодсон. Эртэндээ гэж. Ялахгүй ч гэсэн тийм шагналч нь бол эртдэх байдаг шүү дээ. За яах вэ? Тэгээ явандаа уралдана уу гэдэг. Тэгээд тэр чинь галсангуй интервьюлд гэсэл тэ надад чи энэ өх системийг өгдөг л ёсоор нөх систем гэж худлаа ингэж яах юм хэрэггүй шүү дээ гэж инлээл. Хасар танд юу гэсэн? Хасар юу гэж? Дув дугай. Хоорондоо юу гэж үгсэлсэн? Юу гэж? Аав яаж байгаа юм гэхгүй нэ? Яалаа гэж тэгж чадахгүй. Дув дугай. Чадахгүй шүү дээ. Тийм үү. Тэрнийг л чадахгүй шүү дээ. Тэгж хэлүүлдэг үртэй бол ямар хэрэгтэй. Таны хүүхдүүд ер нь их дуулууртай биз? Янз бүр байх уу? Мөрөөрөө. Ядрууд өөрийнхөө төлөө хөдөлт амьдралын тухай хөдөлсөн нэг ч хүүхэд надад байхгүй. Сүүлийн үед өөр хүний тийм уран яруу хэлсэн тийм яруу тансаг хэллэг та ер нь сонсов. Залуучуудаас ч юм хөө энэ одоо ямар овоо хэлчихв. Энэ яасан уран юм гэдэг юм сонсов. Байлгүй яах вэ? Энэ олон хүүхдүүд дотор ч байж байгаа юм чи. Би саяхан би өөрийн хүүхэд юм да. Хасар маань Францаас ирээд аава би нэг л мөр боллоо гэж. Яасан миний хүү ямар янз юм мөр бол. Би олон бурхадыг өөдөөс нь харж удаан суусан гэж. Нэгэн ч над руу харж инээхгүй. Тэгсэн миний жил инээдэг юм байна гэж хэлсэн. Би зүгээр ингээл огшоол явцсан. Овоо одоо энэ маань боддог болж байна. Их сайхан хаяа баярлмаар л байдаг. Тэн их цөөхөн л дөө. Энэ сая их цөөхөн ш таарав. Одоо ч хин хаана хасарчин Францд байгаа. Миний намаагээд охин Францд байгаа. Эрмэн заяа Бельгт байгаа. Эрмэн заяа чинь тэр гайхамшигтай. Тий, мундаг өгсөн. Сарах хөөндөө. Дэл 6 зураал. Нөгөө хэд ер нь тэгээд хэр ирэх үү наашаага? Хүүхдүүд чи хэдэн хүүхдүүд чинь? Үгүй яаж ирэх чадах юм цөөхөн шүү дээ. Тэр чинь 10 жил болж амьдрах орох гарах ирэх аавн. Тэр чинь дөндөө одоо шүү дээ. Энэ хасрын хасуу гэд нэг банд байна. Тийм миний хайртай. Та нэг шүлэг үз хэдэн ачтай шүлэг үзсэн. Зөндөө ачаалгондоо л үссэн. Тэгэхгүй л эднээс маргаан гараа шүү дээ. Энэ би зүгээр сонссон Францын жуудаа бүхий холбооныхантайс барилдаад байгаа юм байна. Барилдаад жуудаа. Тэгээ жуудаа өгөр барилдаад их том зорилго ярьдсан байлээ. Би нэг дэлхийн том тэмцээн дээр нэг ачуугаа хараад нэг дээлийн захын мошгод зоох өдөр ирэх байх. Ачуу гэж хэний хүн? Хасрын хүү хасуу ирээд. Хин 13-т хасуу гэж. За. Юу вэ? Яаж байгаа юм? Яаси. Юу болсон? Яаси яваад ирсэн юм уу? Зүгээр ирсэн юм уу? Зүгээр ирсэн. Гүчи ямар юм бэ? Яаси миний хүү. Яаси. Ich хөрхит миний хүү. Яасан миний хөдөө дажгүй яваад. Ишээ цаахан. За төгсөө. Энэ цоо мэд. Өглөө. Аав чинь зүгээр үү? Сайн битээ. Хинч ямар сайн юм. Юу засоо. Сайн уу миний хөө? Сайн явж ирсэн үү? Зүгээр яваад ирсэн.
Ямар сони. Орд би зүүдлээд энийг баларсан баг. Зүүдлээд байсан. 3 хоног зүүдлээд баларсан баг. Нутагт ирсэн гоё яана уу? Гоё нөө. Гоё. Гоёод. Ямар сони. Асуугаа санаа бичсэн шил. Нар вагнтай шүн урттай өрн тэнд ачмын байдаг. Шүн вагнтай нар урттай дорн энд өвөн байдаг. Бидэн хоёрын дунд оройдон бодол шиг мантай олон уул байдаг. Бидэн хоёрын дунд санахтан үлсэн нулимс шиг салаалсан олон мөрөн байдаг. Бид хоёрын дунд санаалд хаимсгаанаас эхэлсэн сэрвшээ хонгор залхин байдаг. Бид хоёрын дунд сэтгэл хэмээх шүнжин дэглсэн сэрж үргээмээргүй зүүд байдаг. Сэн битлнээсээ ирсэн үү? Их ойрхолсон. Их орноо их сансан байна тий. Үгүй юм ээ. Их сансан байна. Одоо 80 эд л тоо. Тийм харин их том залуу юм шүү дээ тий. 13 бий. Миний хөвөндөг. Саяхан өвөө нь ярьж исэн юу дэлхийн дивжээнд л хүүгээ харчихна гэж бодоод байгаа. Тий. Захын мушгаа сууж ин. Захын мушгаа сууна гэд. Удахгүй бах. Сая тэмцээнд ороод яасан гэлээ? Анхны тэмцээн байсан. Энэгээр дөрөө ядагдсан гэсэн. Өндөр гэж байгаа хүүхдүүд. Хасуу хүүтэйгээ Монгол тулхтныхаа тайзан дээр ийм ойр уулзна гэж бодоогүй. Бодоогүй. Зүудлээчгүй. Ямар зүуд үзүү гэдэг ч та дандаа асуудаг. Ойрдоо хүүгээ зүудэлж ивүү? Зүудлсэн. Зүудлээ тэр байтугай бүр хасарт нэг шүлгүүцнээ өчигдөр би эцэгт уншиж өгчээсэн баг. Өчигдөрхөн үү? Тий. Мөрн байна уу? Санаа. Үгүй мөрн яхав тий. Чи мөн хүүгийн хүүмн хүүгээ загинж гин өөрийгөө өмнөө зогсоодсон загинж гин гэсэн нэг тийм шүлэг. Тэгээд нэг тийм өмөрс үгүй нүдэрээ чалгаж чаддгүй хүүгийн минь чи аль байхдаа алдаагүй байгаанаас гэж байдгийг гэж яасан шүлэг уншаад өчигдөр асарт яасан чинь тэхгүй хүү хайцсан гэдгсэн чинь сакс тоглох байхсан л гэсэн. Ямар гайхалтай мөрвэ. Хүүгээ өөрийгөө өмнөө зогсоод загинж гин. Хүүхэд яг тэгж харагдаад байдаг. Миний баг нас ч юм шиг яг ингээ өмнөөс ингээ би өөрөө тэгээ тэрийг нэх бид нар дарлах гал те. Наа чи ямар агуу өмөрвэ. Чи бол миний маргааш, миний хүүд, миний нөгөөдөр гэж тийм шүлэг баг. Тэ. Тэгж бичээд авд нойсон байхгүй ч өдөр. Аавны хоёронгой утсаар сонсчихоо сүрхий байж. Таныг ийм юм болно гэд нөгөө өмнөөс би сонсоод санаа зовоол хэлнэ. Баярлуулах гэж явуулж шүүтэй гэд. Явсуу сууж байгаа үед одоо. Үгүй харин та чи ийм л хүн л дээ. Та бол хэрийн юмд би л бас нөгөө мө хайртан болохоор л айгаал ахгүй юу. Баярлуулах гэж муу лавга ахыгаа. Төө сайгаад байхгүй юу. Сайхан юм нэвтрүүл. Таныг ч янз бүр болгож чинь. Тулгын Баатар энтер юм уу та нарын бодж олсон юм. Тэгээд миний төлөө ингэж их сэтгэл гарах хэрэг байсан юм уу да. Энэ их сэтгэл хүнээс авчих нь идэх чинь эргээд өрийн дийлдэггүй байхгүй. Хэцүү шүү дээ. Би бол эргээд дийлэхгүй. Эргээд дийлэхгүй л хэцүү шүү дээ. За явахгүй нэ нэвтрүүлэг зогсъё. Би ер нь бүтэхгүй. Харин тийм ээ. Ер нь зогсоо. Хариугаа сайн болоод та надаас. Нэг ойлуулсан чинь намайг бүтэн баг өөрийнхөө багаараа тавилж хоёр багаар хоёлоо хосуулаад багаараа хосууллаа л та. нэвтрүүлгийн манаргаа ич юм байна. Энэ бөхөлнө тулгаа чи бүгтэнд хүн. Ус би харин хараад гэсэн үгүй энэ ч одоо хаав нэг жижиггээр нь толгоо молоо нэг тэгээ өөрөө их тийм сэргэл өгтөл. Миний хүү яах вэ байдалтай яах вэ дэлхий авраг болно л. Сэтгэл хүрсэн газар үйл явдал хүрдэг л байхгүй. Францд ямар байна? Францд гоё. Гэтэл хүний нутаг юм чи хэцүүлтэй. Хин хөө бохолно. Баталдаг юм байна. Өнөөдрийн нэвтрүүлэг нэг цаашаа явмааргүй шин. Тэргэл сарн туулж барлгүй хэр хондог тэнгэрийн хэвтэр буурал талгын
Тааны цагаан толгойноос өөр дайдгаруулах цэцэггүй нүцгэн талбай. Өнөөдөр бидний орой дээр үеийг сар хээр хонсон бай. Тэр дээр ингээд тоолж барлгүй хээр хондог байхгүй. Тэгээ өвгийн хорионы иршиг алсын номхон улсч орой гэж шүлгэнд байгаад байдаг газрууд бол энэ уулна. Шүлгэр уулын арга харалтай яг хорионы иршиг. Ингэж уул мус маань надад шүлгийн санаа авдаг. Санаа алдахад ихний сүү тагнаад амтагдаж салхины зүрийг залгихад аг хоолой даргасан боржигны марталам тэргэл сарн туулж барлгүй хээр хондог тэнгэрийн хэвтэр буул талам тааны цагаан толгойноос өөр дайдгаруулах цэцэггүй нүцгэн талам нандин эрхэмсгэл борглийн той нар хур царайчилсан газрын сальтай хормой тэнгэр тийч чулуу ханрааж төрөхөд талам нь торох шиг зөөлөн байсан чи жаргал зовлон хоёрыг эдлэж амсаж чулуун дарчин баяр гүнгийн нулимсан унахад эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг эргүүлж над руу цацсан хатуугаас хатуу байсан чи сайран дээр чөлдөлсөн жигүүртэн тэнгэртэн салхил гэлсэн өдөн чамдарин эргэж буудаг отхон нүксэн ингэний баруун хагартал савирсан цусны туяатай сүү чийл залгилж чинсэн хин амарлуулсан эдсийн шарил харуулж унсан тэнгэрийн солирийгч дэлхийн төвтэй чийл нийлүүлсэн чиний шарх зүрхний шархнаас хожидж өнгөмө талам тоглоом бэлчээрээ цэглэн тоглоом нэлгсэн дэнжи намайг ирэх болгосон туулсан зуунуудын гашуун сургамжийг хэвлэлтэй бидэн намайг гинэн болгосон газрын нүдэн болгож хад цоолсон дашгин замнаа намайг ирэмгүй болгосон хөрөөний шиг алсын намхан уулсч нараа хөх халын чинь ирт улаанд намайг бадрангуй болгосон сайхан чиний минь гандах хэлэгдэх хоёр сартай шинийн чин чимэн зангирах цагаан аялгуу намайг уйхан болгосон байдуу мянганы улсаан дуу толгойдон буурал сууж багадан хөгсөн эхимэн суугадагчлахын цагт шүлгэн би чамдаран хүн чулуу шиг орхоод сүдрэн дарж унахтаа элгийн чин зөмлөж ингэнэ оржигны Монголын оюун ухаан бусдаас илтэд амгай. Би бол монгол хүнийг би бүхнээс дээгүүр гэж үзэж сүлдүүлдэ дуулж байгаасаа гэж. Эх орныг хүн үрэх гэж биш үлдээх гэж эх оронтой байдаг. Үлдээх гэж эх оронтой байдаг. Өөрөөсөө урт байх гэж эх оронтой байдаг. Мөнхөд байх гэж эх оронтой байдаг. Амьтан эх орноо илээ дууссан хүн гэж ерөөсөө байдаг. Тийм болохоор миний энэ онцог бол маш шуугантай онцог. Маш их туйлантай, их тэнэг онцог. Шулуухан хэлэхэд. Монгол тулахны зүүн эрхэм улаан залаад монголчуудаа зориулна.